агуу их өвгдээцийн удам болсон Монгол түмэн сайхан амарч байна уу? Монголын ард түмнийг сэнхэр дэлгэцээр соён гэгэрүүлэх бодлогын хүрээнд 6 дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа баг хуралдаа Эрдэмийн чуулган нэвтрүүлгийнхаа 182 дахь дугаарт тавтай морилно. Монголын ард түмэн өнөөдөр олон зүйлийг төрөөсөө хүсэж олон сайхан өнгөтэй өөдтэй шийдвэрүүдийг Монгол төрийн алтан жолоог атгаж яваа эрхмүүд гаргаасаа хэмээн төрөөн тойрч төрдөн итгэж суугаа ийм эгзэгтэй түүхэн цаг үе дээр бид Монгол төрийн зүтгэлтнүүдийг өрн үнэтэй сайхан санаа тэдний ухаарлж ингэсэн гайхамшигтай яриануудыг та бүхэнд хүргэсээр байна. Баг хуралдаа Эрдэмийн чуулганы 179 дахь дугаарт бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Думаагийн Содномгой 85 насны өндөрлөг дээрээс та бүхэнтэй өөрийн үзэл бодол сургаалыг хуваалцаж үнэтэй сайхан санаануудыг хүргэсэн байгаа. Баг хуралдаа Эрдэмийн чуулганы 181 дахь дугаарт Монгол улсын 17 дахь ерөнхий сайд Дашин Бямсурангой мөн л та бүхэнтэй хөөрөлдөж сэтгэл чилээж санаа зовоож байгаа олон асуудлын гогцоог хүргэсэн байгаа. Ингээд өнөөдөр энэ л ярилцлагуудын уламжлал болгон баг хуралдаа Эрдэмийн чуулганы 182 дахь дугаарт Монгол улсын 18 дахь ерөнхий сайд, Монгол улсын гавьяад эдийн засагч, Монгол улсын сайд, Монгол үндэсний ардчилсан намын дарга Мэнд сайхны Энх сайхан гойг та бүхэнтэй уулзуулахаар бэлэн болоод байна. Олон мянган үзэгчдийн маань хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн уламжлал ёсоор та бүхэнд зочноо танилцуулъя. Олон сайхан эрдэмтдийн материалыг судлаж суухад үнэхээр Монголын төр нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн түүх намтрууд харагддаг. Тийм л нэг намтар миний өмнө бас дурайж байлаа. Ингээд амьдралынхаа 32 жилийг Монголын төр нийгэмд тасралтгүй зориулж яваа. Үнэхээр өнөөдрийн Монгол төрийн бүхий л зүйл дээр санаа сэтгэлээ чилээж олон гаргалгаануудыг хийж яваа. Энэ хүний намтар Монголын нийгмийн нэгэн үеийн намтар болон инхүү үлдэж байгаамаа. 1978-аас 1988 оны хооронд 10 жил гадаад худалдааны яамд эдийн засагч эрдэм шинжилгээний ажилтан газрын орлогч даргаар ажиллаж манайхны төвлөрсөн төлгөөт эдийн засгийн гадаад харилцаа ямар байх талаар бас тархиан чилээн энэ түүхэнд хувь нэмрээ оруулж явсан зочин бол манай Энх сайхан дарга байгаа. 1989-с 90 оны хооронд зах зээл судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж 90-92 онд ардын хурлын депутат, улсын баг хурлын гишүүн, байнгын орооны даргаар ажиллаж 1992 онд улсын хурлын гишүүн, 1993 онд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, 1996-аас 98 онд Монгол улсын ерөнхий сайд, 1998-аас 2003 онд тухайн үеийн өмнөө ирдэг сэхэднүүд томоохон мега төслүүдийг урагшлуулан хэмээн сэтгэл нэгдэж ажиллаж байсан Premier International компани захирлаар ажиллаж бас олон том төслүүдийг судлаж бичлэлцэж байлаа. 2003-аас 2005 онд ардчилсан намын даргаар ажиллаж 2004-өөс 2008 онд улсын хурлын гишүүн, 2006-аас 2008 онд засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайд. 2011 оноос Монгол үндэсний ардчилсан нам хэмээн нэрийг өөрчилсөн. Энэ намынхаа нэрийг өөрчлөн бас шинэ төвшөнд гаргаж ирэхээр ажиллаад ингээд өнөөдөр Монгол улсын сайд гэсэн нэгэн түүхэн орон тоон дээр ажиллаж зүтгэж явнаа. Амьдралын он жилүүд их сони юм. Ингээ харсан олон Монгол төрийн алтан жолоог атгалзаж явсан хүмүүсийн зарим нь өнөөдөр Тэнгэрийн оронд байна, зарим нь гадаадд байна, зарим нь ажиллаа өгөөд амарч имэр амьдарч байна. Эсвэл зарим нь бол за одоо надад бол хамаагүй болсон, та нар өөрсдөө аваад явуул. Эсвэл яадаг ч юм өөрөө мэдгээд орхисон байна. Гэтэл та бол ингээд тасралтгүй яг энэ Монголын төрийн бүхий л чухал албан тушаалуудад зүтгэж явжээ. Тэгэхээр ер нь бол энэ Монголын төр нийгэмд хоёргүй сэтгэлээр зүтгэх энэ чинхүү санаа хэзээ яагаад төрөв? Яг энэ амьдралын дөнгөж залуу байх гараан дээр танд санаанд оромгүй эсвэл хэзээ ч мартагддаггүй гайхамшигтай үгийг хэлчихсэн төр нийгмийн зүтгэлтнүүд байна уу? Ойх өөрийнхөө намтрыг яриг бол зөндөл юм ярих бах те. Би анх 10 дугаар анги төгсөж байхад намайг олон улсын математик олимпиадад тэр үед би оролцож ирсэн. Тэгээд улстай бас 3 дугаар байр эзлээд олон улсын математик олимпиадад. Тэгээд тэр үед намайг Цэдэнбалдаар хүлээж авч ирсэн. Хүүхэд байхад. Тэгээ хүүхэд байхад. Тэгээд Цэдэнбалдаар хүлээж авчаад өө их сайн хөө ань чи математикч болоорой гэж яхад нь би математикч болохгүй би эдийн засагч болно гэж тэр үед хариулж ирсэн. Тэгсэн чинь миний дэргэдээс нөө Цэдэнбал даргын дэргэдээс усууд бүгд инээлтсэн байхгүй. Би тэгээ тэр үед инээлтэхэд нь учрын сайн олоогүй. Тэгсэн чинь даргын үгийг сүрддэг хүн тэр үед ер нь байгаагүй мэн л тээ. Тэгээд хөө ямар одоо мэрэгжил эзэмшмээр байна. Тэр нь одоо явуулаарай гэсэн юм л захиас өгсөн юм шиг байлаа. Тийм учраас намайг анх ямар ч одоо уралдаан шалгаруулдаггүйгээр
одоо амжилт гаргасан гэдэг. Тэгээ Киевт их сургуульд намайг явуулж ирсэн. Тэгээд тэнд бол манай төр нийгмийн зүтгэлтэн Цэдэн Балдаргын бас үүргээр байсан гэж одоо энд шууд хэлмээр байгаа. Тэгээд тэндээс бол би гараагаа эхэлсэн гэж хэлж бодно. Киевт бол би олон улсын харилцааны тэр дотроо олон улсын эдийн засгийн харилцаагаар мэргэжил эзэмссэн. Тэгээ яг хурж ирээд 87 яг одоо 78 онд ирээд тэгээд гадаад худалдааны яам, эдийн засгийн гадаад харилцааны яам гэдэг тэр үед байсан тэр яамдуудад ажиллаж байгаа. Тэгээд одоо эрдэмийн зэрэг хамгаалах хэрэгтэй гэж бодоод сэтгэл шулуудад бас ажилласан. Тэгээ 84 онд дэлхийн социалист системийн эдийн засгийн хүрээлэн гэж бас тийм институт байсан хуучин. Тэгээ тэр хүрээлэнд эрдэмийн зэрэг хамгаалах гээд явсан. 84-аас 87 оны хугацаанд. Тэгээ тэр үед чинь бас юу байсан бэ гэхээр дэлхийн социалист гэжсэн бүх орнуудад өөрчлөлт, шинжилэлт, Горбачевын одоо нөгөө ил тод байдал ингээд бүх юмнууд явагдажсэн. Би бол бас харьцангуй одоо бол Оросын академийн институт болцсон л та. Тэгээ тэнд бол ертөнцийг жоохон нээсэн гэж болно. Миний хувьд бол тий. Ер нь бид чинь бас их алдаа оноотой буруу явж байгаа юм байна гэж зөндөө тэнд мэдэж авсан. Тэгээд яг хуу тэр чин цаг үеийн тэгэд таарцсан 87 онд. Тэгээд ер нь бас явж ирсэн зам маань бас л эдрэтэ маш хэцүү явсан юм байна. Зүг буруу явсан юм байна гэдэг. Тэгээд гарцаагүй цолоо хамгаалж ирчээд за Монгол бол ер нь зах зээл рүү орохгүй болохгүй гэдэг. Тэгээд тэр үед намайг бас анхны ерөнхийлөгч Ачирбат маань сайд байсан. Дэмжээд тэгээд зах зээл судлалын хүрээлэн гэж Монголд анх удаа зах зээлийн тухай ойлголтыг өгөх гэж хүрээлэн байгуулж ирсэн. Тэгээд тэрний анхны захирлаар ажиллаж ирсэн. Ингэж л улс төрлөө орсон да. Та бол амьдралынхаа яг эрч хүчтэй дөнгөж эхэлж буй он жилүүд 10 жил гадаад худалдааны яамны эдийн засагч тэгээд бүр газрын орлогчдаар хүртэл явсан байхын. Тэгээ бүгд найрамдах Монгол Ард улсын эдийн засгийн гадаад харилцааны удирдлага гэдгээр докторийн зэрэг хамгаалсан байгаа. Гэтэл та бол өнөөдөр цоошин нийгэмд бас цоошин практи, цоошин хүмүүстэй ажиллаж байна. Таны амьдралын тэр 10 жил, өнөөдрийн амьдралын энэ он жилүүдийг харьцуулах юм бол тэр үеийн хүмүүстэй ойлголцох нь ер нь амар байж юу? Тэднэрээс ямар мэдрэмж үлдв? Өнөөгийн энэ хүмүүс, өнөөгийн энэ төр нийгмийн зүтгэлтнүүдтэй тэр үеийнх нь ерөнхий өнгийг харьцуулбал ямар санагддаг? Урд өмнөхөө муулж хизээч болохгүй. Тэр бол бүр хүний амьдралын зарчим байх хэрэгтэй гэж хэлмээр. Юм уламжлагдах хэрэгтэй. Тэгээ юм уламжлагдах хэрэгтэй. Дээр нь би юу гэж боддог вөхөр манай өмнөх үеийн удирдагч нар бүгд Монгол улсынхаа төлөө, эх орныхаа төлөө сэтгэл зүрхээ өгч ийсэн гэж хэлмээр. Би нэг юм одоо бүр ярьдгийн хүүхэд байлаа шүү дээ. Цэдэн Балдарыг хүлээж авахд би Цэдэн Балдарыг намайг хүлээж авч яхад нэг юм ажигласан. Тэр нь юу ажигласан бэ гэхээр цамцныхын ханцуу сэмэрсэн байсан шүү. Тэгээ би тэрийг бол ягаад мэдж байгаа юм бэ гэхээр би чинь бас аавынхаа цамцыг үргэлж угаадаг юм л хөвгтөөсөн байхгүй юу. Тийм учраас бас цамц ямар байх хэвээр гэдгийг айгүй сайн мэднэ. Тэгээ би одоо удахна харьцуулаад харахад бол жишээлбэл Цэдэн Балдарга өөрийнхөө амьдралыг ноцолж ирсэн үгүй юу би одоо бол хэлж мэдэхгүй. Тэ. Өөрөөр хэлбэл ямархуу амьдралын орчинд тэд Монголын төлөө зүтгэлж ирсэн бэ гэдгийг бол баг миний хүүхдийнхнүүдээр харсан тэр цамцны сэмэрсэн байсныг харсныг бол хэлэхэд бол би илүүтэхгүй байх гэж бодож байна. Тэрнтэй харьцуулах юм бол өнөөдөр бол хавьгүй их боломж бий болсон. Гэхдээ энэ хавьгүй их боломжоо зөв ашиглах шаардлага өнөөдөр бас Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдэд байгаа шүү гэж одоо хэлчихэхэд бол гэмгүй байхаа л гэж бодож байна. Их Монгол улсын байгуулагдсны 800 жилийн тэр түүхт ойн өдөр Монгол үндэсний арчилсан нам гэсэн нэрийг солиод та бүхэн бурхан халдан уулан дээр гарч өндөр тэнгэрт өчиж андгай тангараг тавьж
үндэсний үзэл, ардчилсан үзэл, шудраг ёсны үзлийн төлөө тууштай зүтгэнэ гэж бас л тэр залгамж халааг үргэлжлүүлэн андаалжээ. Тэгээд эзэн богд хааны тэр л өндөр хайрхан дээр гарч тэнгэрт одоо өчл өгж ийсэн тэр газар та нар яагаад очиж, яагаад намын нэрийг тийм нэрлүү оруулж, яагаад тийм үндэсний үзэл бүхнээс ирхэм юм байна хэмээн өчөж тангаргалсан байдаг юм бол. Тий, одоогоос 9 жилийн өмнө юм л да. Тий. Ер нь бол амьдрал чинь ингээд зовлон дундор одоо улс төрийн ажил ч гэсэн бас үргэлж зовлон дундор явна шүү дээ. Тэгээд алдаж онох юм зөндөө. Тэгээд таньж мэдэх юм зөндөө. Тэгээ яхаа 2006 одоогоос 9 жилийн өмнө нэг завшаантай юм болж байгаа байхгүй юу? Монголчууд их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг тэмдэглэлээ шүү дээ. Их Монгол улсын одоо энэ ойг тэмдэглэж байгаа үйл явдал бид нарыг хараагаа бас өөрчлөх, өнцгөө өөрчлөх тэр сайхан болцоог нээсэн байхгүй юу? Тэгэхээр бид ингээ эргээд түүхээ хараад уламжил эдрээ ингээ эргээ харсан чинь бид ер нь олон юм дээр хүний хэлсэн, хүний үзлээр яваад идэх юм байна гэдгийг харсан байхгүй юу? Тэ. Бид нар социализм гэн, либерализм гэн одоо янз янзаар хүний үзлийг л дуурайж, хуулах гэж оролдож явдаг юм байдалтай байсан. Тийм учраас бид нар 2006 онд ер нь өнцгөө цоо шинэ байдалд оруулах хэрэгтэй юм байна. Монгол төрийг одоо зөв болгох, урлах, бүтээх гэдэг ажил чинь монголчуудын ажил болохоос биш гадны хийдэг хүмүүсүүдийн ажил биш юм байна. Тэр утгаараа бид нар ерөөсөө энийгээ юу гэд нэрлэх вэ? Ямар үзэл гэж хэлэх ёстой вэ гэдээ бас өчнөө бодлоо болсон. Тэгээд явж байгаад манайд чинь улс төрийн консерватизм ч гэдэг юм уу одоо уламжил хэлэхэд хэцүү. Яг тэгэхээр ойрын одоо 70-80 жилээр нь харах юм бол бид нар социализм гэж яриад байхаас өөр юм байхгүй. Тэрнээс өмнөх нь яриад байхаар дандаа манжийн дарлалд байсан тухайгаа ярихаас өөр аргагүй болоод бид нар эртнийхээ одоо түүх соёл руугаа явхаар дэндүү биднээс холдож харагдаад тэгээд бид нар чинь тэрийг бол уламжил гэж хэлэхэд одоо бас буруу зөв ойлгоход маш хэцүү юм байна гэдэг. Тэгээд өөрөө ирэхгүй судалж байгаа. Тэгээ ер нь бол улс төрийн хэллэгээр бол энэ үндэсний үзэл гэж томьёолох хэрэгтэй байна. Тэр үед бол үндэсний үзэл гэж үг хэллэгч Монголд байгаагүй гэдэг хэлмээр байна тий. Тэгээд яг хөө энэ үндэсний үзлийг хэн биднэрт томьёолж өгсөн гэхээр их богд эзэн Чингис хаан мал томьёолж өгсөн. Нөгөө одоо их хурлын гишүүдийн маань өргөдөг тангараг алд биеийн альжаа бол альжаатайгаа ах зүрмэнгүй алдартайгаа гэж. Монгол гэдэг энэ үндэстэн энэ бид амьдрил гэж байгаа бол оршин тогтнол гэж байгаа бол энэ ертөнцид бусдаа өрсөлдөж босч ирэл гэж байгаа бол төрөө туршиж босч ирэх юм байна. Төрөө эрхэмлээрэ гэж энэ загсан эзэн Чингисийн маань үг бол өөрөө бид нар зааж өгсөн үндэсний үзэл байна гэж бид нар ухаарсан. Тэгж ухаарсныхаа хүчинд үндэсний үзэл дээр тулгуурласан нам, улс төрийн нам явах нь зөв байна гэж үзээд үндэсний шин нам гэсэн анх нэр томьёотойгоор гарч ирсэн. Үндэсний үзлээ өөрийн гэсэн гол одоо үзэл баримтлал болгосон. Үндэсний үзэл гэдэг нь өөрөө төрөө тойрч Монгол үндэстэн бэхжиж явах тухай, төрөө зөв болгож бэхжих тухай асуудал юм байна. Та хувь тавилангийн ирэхээр Монголын түүхийн дандаа том төслүүд дээр явдаг. Тэгээд энийг та захиалаагүй ч гэсэн танд ийм л өөргийг одоо өнгөрсөн үеэс ирээдүгээс танд оноос юм шиг санагддгийн. Тэгээд яг энэ өндөрлөг дээрээс асуухад эзэн богд Чингис хааны хамгийн том мега төсөл бол дэлхийн ертөнцийг хураан захирч тэнд Монголын ард түмнийг үнэхээр тэрний үр шимээр сайхан амьдруулсан тэр төсөл байлаа л та. Тухайн үед Монголд явж исэн ганц нэг хүмүүсийн тэмдэглэлээс харахад одоогоос 800 жилийн өмнөх үеийн 13 дугаар зууны эгэл Монгол айлд ороход хүн бас ингэж баян амьдрдаг, хүн ингэж сайхан амьдрч болдгоо, яасан сайхан царай зүстэй, ямар баян улс орн бэ гэж дуу алдаж байсан тухай ганц нэг тэмдэглэл үзэж байлаа. Яагаад эзэн хааны тэр том мега төсөл эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд, нийгмийн хувьд, ард түмнээ сайхан байлгахын хувьд бүх зүйл дээр юм төгс болж чадсан бай. Та тэрийг юу гэж дүгнэж үздэг вэ? Түүхийн асуудлаа сөхөд ярил зөндөө юм ярих байх тий. Дэлхийд бид нар юугаараа дурсагддаг вэ гэдгээс нь хэлвэл бас зүгээр баг тий. Их Монгол улсын нэг захын цагаараас нөгөө зах хүртэл онгон бүсгүй тавгаа алттай явхад бол ямар ч аюулгүй байлаа гэж. Тэгээ хамгийн түрүүнд шийдэх асуудал бол ерөөсөө тухайн нийгэм
хүний амьдрал аюулгүй байх тухай асуудлыг шийдэж чадсан гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэ. Тэр бол маш том чухал байлаа гэж хэлмээр байна. Дээр нь Монголын хууль 3 хоног гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэгээ би бол тэрийг ухаж ойлгохдоо бол манай түүхээс харах юм бол Их Монгол улс гэж ийм том гүрэн дотор эзэн хааны гаргасан одоо хууль, ном, ёс бол 3 хоног дотор зах хязгаартай хүрдэг байсан гэж л би ойлгож байгаа. Түүнээс одоогийнх шиг бид нар хууль мөрдөхгүй 3 хоног болоод хуулиа мөрдөхөө болцсон. Тэр юм ойлголт биш. Тэгэхээр түүхэн уламжил, түүхэн үлдсэн үгээ зөв ухаарах таньж явах айгүй их чухал гэж ингэж хэлмээр. Дээр нь энэ хүн төрлөختөн бол үнэхээр самуурч дайн тулаанд донд маш олон жилийг өнгөрөөсөн. Тийм. Тэрийг нус товшин хэрдэг шүү дээ. Одоо тэнгэр очиж орондоо орох завгүй тулдж ялаа гээл тийм ээ. Яг тэрнтэй адилхан ертөнц ингэж самуурч тэмцэлдэж байхад энийг энх хамглан болгож өгсөн энэ агуу үйлстэн бол манай их эзэн Чингис хаан гэж хэлчмээр. Тэгэхээр тэрийг дэлхийд юу гэж хэлдэг вэ гэхээр дэлхийн энх хамглан байсан нэгэн 100 байжээ гэж үздэг. Тэр нэгэн 100 бол Pax Mongolica гэж хэлдэг байхгүй юу? Pax Mongolica монголчуудын одоо энх хамгаалангийн эрен байлаа гэж. Үүний хэрэг дээр бид нар эргээд түүхээ харах юм бол хүн төрлөختөнтийн энх хамглан байсан цаг үндсэндээ байдгүй одоо ч байхгүй байгаа байхгүй юу? Тийм ч учраас монголчуудын тэр түүхэн үе шатыг дэлхий өөр харчаад яаж тэр үед ингэж энх хамглан тогтоож чадав гэж гайхаж хардаг. Тэрийг эргээд харах юм бол бид нар хинээс ч хуулахгүй, хинээс ч одоо хуулбарлахгүй өөрийн гэсэн үзэл баримтал, өөрийн гэсэн уламжил түүх соёл дээр өөрийнхөө төрийг бүтээж болох юм байна гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ рүүгээ илүү анхаарал хандуулаа сая гэж одоо би бол дотор боддог. Бүгдээрээ монголчууд бид бол тэрийн улс төрийн томьёол болгож тэр үндэсний үзэл гэж хэлээд байгаа байхгүй юу. Та бол ингээд бас харж байхад Монгол төрийн олон том албан тушаалуудыг хашиж Монголын нэрийн өмнөөс дэлхийн олон сайхан улсуудтай, соён гэгээрүүлэгч нартай, төр нийгмийн зүтгэлтнүүдтэй уулзаж хэнийг чуулж болох тийм амьдрал донд бол явж л байсан байл. Америкийн чуулчж болох, Хятадын чуулчж болох, Оросын чуулчж болох. Гэтэл он жил өнгөрөгдсөн таавал илүү үндэсний үзэл, ерөөсөө л үндэсний энэ төр урлаг ухаан, үндэсний бахархал, үндэсний сэргэн мандал гэл ингээл ерөөсөө улам л өөрлөгөө орж ирээд байсны цаад шалтгааныг бас ингээд ухаадууд бол бас өөр сони юмнууд гарч ирэх болов. Гэтэл манайхан бол одоо баруунд тэгж байна. За дорнд тэгж байна гэл ингээл явах юм. Ягаад тэд нартай уулзах тусам гадаад руу үлийн юмыг мэдэх тусам та энэ үндэсний үзлийг улам тод болгоод байсан байна. Бас настай холбоотой баг. Ер нь зөвхөн нас ах тутам хүнд чинь амьдралын туршлагасон элдв одоо бодол орж ирнэ. Тэгээ явж хүн өөрийнхөө хөрсөн дээр л боддог байхгүй. Тэгэхээр бидний хөрс гэдэг чинь бидний өмнөх түүх, бидний уламжлал, соёл тэн дээр л бун шүү дээ. Тэгэхээр тэрийг ухаарч харах байдал бол насаа дагаад бас явагдсан байх гэж бодож байна. Гэхдээ өөрийгөө зөв таньж мэдхийн тулд бас ертөнцийг таньж мэдэх хэрэгтэй болж байгаа. ертөнцийг таньж мэдхгүйгээр бас өөрийгөө таньсан гэвэл буруу болчихно. Чи өөрийгөө одоо зөв таньж мэдээ. Үнэхээр бидний түүх баян шүү, баялаг шүү. Бид хинээс ч болохгүй өөрийн гэсэн төрийн одоо ёс жаяг уламжлалтай шүү гэдгээ таньж мэдхийн тулд ертөнцийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр хооронд нүгүсгэж ерөөсөө болохгүй, харьцуулдаг, харддаг. Нарийн дээрээ бол Монголын түүх бол дэлхийн олон орны төрийн өөрийнх нь элементүүд болоод орцсон юмнууд зөндөө байгаа шүү дээ. Тэрэн дотроос бид нар өөрсдөө бас олж харах хэрэгтэй байхгүй юу? Өөрсдийнхөө явж ирсэн түүхийг таньж харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд өөртөө зохицлоо авах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас би бол ертөнцийг таньж мэдэх гэдэг процессыг, өөрийгөө таньж мэдэх гэдэг процессыг нэгэн зэрэг нэг юм төр нь авч үзэж явахгүй бол зөвхөн дан өөрийгөө хараад байвал бас болохгүй гэж одоо хэлмээр байна.
Их сонирхолтой нь 2000 он дөнгөж даваад байж яхад тоо баримт нь бол хамаагүй юм. Тэгтэл Ардчилсан намын нэр хүнд их сайн ард түмийг хайртай байлаа л да. Таныг Ардчилсан намын дараа гайхын жилүүдэд. Тэгээ сая олон судалгаа гарлаа. Тэгээд энэ том намын нэр хүнд их суул. Ер нь нам гэдэг үгийн энэ 3 үгний нэр хүнд өнөөдөр 3 сая ард түмний тэр дундаа насан турсан хүмүүсийн дунд ингэтлээ бас унаж, ингэтлээ итгэл алдаж байсан үеийг бол бас сэтгүүлч миний хувьд олж харж ухаж унших чадахгүй байгаа. Тэгэхээр 2003-аас 2005 оны хооронд Ардчилсан намын дараа гайх үед тэр үед мандаж байсан нам зүгээр л нэг намаар л яриа таны албан тушаал ТV-с учраас өнөөдөр ер нь энэ том намуудын нэр хүнд ер нь л намын нэр хүнд яагаад ингэж сулраад ард түмний судалгаагаар муу түн тавиад байгаа юм бол энэ нам гэдэг юм ер нь хайшаа яваад байгаа энэ ямар учир шалтгаантай юм бэ? Бидний чинь залуу байхад хэлдэг байлаа шүү дээ. Улс төрийн нам гэдэг чинь бол нэр төр, нандин чанар одоо гэж хэлдэг байлаа шүү дээ. Тэгэхээр энэ өнөөдрийн тогтолцоонд бол намуудаас энийг хайгаад олохгүй л дээ. Гэхдээ бас энэний цаана учир холбогдол байгаа. Юу гэхээр олон намын тогтолцоонд орцсон. Тийм. Тэгээ олон намын тогтолцоонд орцсон өөр хоорондоо төрийн эрх барихын төлөө юугаач өхөөс буцахгүй тэмцэлдэг байдал руу орцсон байгаа нь өөрсдийнхөө дотроо байгаа одоо буруу юм олж хардггүй эсвэл буруу юм олж харсан ч тэрийг бусдад харуулахгүй тулд нууж далдалдаг ийм хуурамч шин чанартай болцсон байхгүй юу. Тэгэхээр энэ бол өөрөө олон намын тогтолцооны бас нэг сүдэртэй тал нь үлээ гэж ингэж харагдаж байгаа. Гэхдээ энэ асуудал хэрхэн шийдэгдэх ёстой вэ гэхээр хүний анханасаа өрх гэр дотор авч байгаа хүмүүжлтэй л холбоотой байхгүй бол бас болохгүй гэж ингэж бодож байгаа. Бид нар бол боловсрал гэж ярьдаг хэрнээ боловсралаасаа илүү хүмүүжил нь аягүй чухал болцсон ийм цаг үе дээр ирсэн байгаа байхгүй юу. Нэг хэсэг бол хүмүүжил гэдэг үгийг баг амнасаа гээцсэн юм явж ялаа шүү дээ. Одоо харин бас мэрсээр бас ярьдаг болцсон ийм цаг үе дээр байж байгаа. Тэгэхээр хүн өөрөө зүв байх, хүн өөрөө хүн байх тухай асуудал үнэхээр суураараа тавигдахгүй бол олон намын тогтолцоо гэсэн энэ хий хоосон үзэгдэл дээр сахилгавдаггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй ийм хүмүүст одоо эрх мэдлээ алдаад байх нь бол энэ улсад бол маш хүнд байдал үүсгэнэ. Тэр ийм болцоо тавигдсан. Ардчил гэдэг нэрийн дор тавигдсан. Гэхдээ ардчлалыг үүсгэж байгаа биш. Ардчлалыг хийхдээ хариуцлагатай байх тухай асуудлыг бас нэгэн зэрэг тавихгүй болохгүй. Ер нь бол бид нар чинь сая өнгөрсөн хугацаанд нэг том хийсэн алдаа бол хүний эрх гэж эрхийн их мэдрүүлсэн. Гэтэл хүн бол өөрөө үүрэгтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэ. Төрөө сонгосон бол төрөө хүндэтгэх үүрэг хүлээх хэрэгтэй байхгүй. Араас нь тий. Одоо өөртөө сонгочоод араас нь зүхээд суугаад байж болохгүй. Тий. Тэрнтэй адилхан чи байглаас хувь эртж байгаа бол тийм эрхтэй байгаа бол чи байгалийн хамгаалах үүрэг хүлээх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эрх үүрэг хоорондоо тэнцэхгүй байгаа байдал энэ завхрал энэ их балаарлыг бол бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр бүтэн одоо асуудлаа бүтэн философиор нь бүр тогтолцоогоор нь бүтэн эргэж харж эргүүлэх тухай асуудал байгаа. Тэрэнд юу туслах ёстой вэ гэхээр бидний хуучин уламжил түүх тэр бидний төрөө гэдэг төр улсаа туршиж амьдрна гэдэг тэр эртний сайхан одоо энэ уламжил биднэрт тус болох ёстой. Тэгэхээр их олон юм энэ зөндөө юм хүндэгдэх байхаа гэж ингэж бодож байна. Энэ таны олон амьдралын 32 жил одоо зүтгэж яваа. Цаашдаач зүтгэх он жилүүдийг харахаар маш том албан тушаалууд дээр та явж ирсэн байдаг. Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын шадар сайд, тэр бүтээл ерөнхийлөгчийн галт ухаанд бас Тамаян газрын дарга, Монголын Ардчилсан намын дарга гэдэг энэ олон албан тушаалуудыг хийж гүйцэтгэж явахад тэр тухайн хүний үзэл онол, итгэл, үнэмшил
энэ үйл хэргийг заалахад ер нь хэр чухал нөлөөтэй байдаг юм бол өнөөдрийн энэ төр нийгмийн зүтгэлтний ноён нуруу ер нь ямар болчиход байгаа юм. Ер нь тэр албан тушаал нь байж л байдаг, дараагийнхан ирээд тэр албан тушаалыг хийхэд яагаад юм тэгэнтэй догонтой болоод байгаа. Нэг хүн ихээр нэг унаад, нэг хүн ихлэр жигтэйхэн сайхан өөдөө гараад ч юм уу. Ингээд нэг тийм савлаад байгаагийн учир шалтгаан хов үнтэй бас их холбоотой юм шиг, итгэл үнэмшилтэй холбоотой юм шиг харагдтiin. Та энэ олон ажлыг хийж явсан хүний хувьд энэ дээр ер нь ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь бол лидерл гэж нэрлэгдэх гэж байгаа бол өөрийнхөө үзэл бодол хийх ажилд бол тууштай хатуу байж л одоо лидер гэдэг нэрийг зүүн шүү дээ. Харамсалтай нь манад бол одоо нөхцөл байдал юу болчиход байна вөхөр ер нь баг лидергүй шахал болж шүү дээ. Хаа газар та ер нь бүхэл төвшөнд. Энэ бол их хосолтой гэж хэлмээр. Энэ их хосолтой. Тийм учраас лидер байх гэдэг бол нэгдүгээр тал бүрийн юмыг мэдэж итгэл үнэмшил өөртөө бүрэн хураацсан. Тэгээд тэр итгэл үнэмшилдээ захирагдаж юмыг хийх эр зөрөгтэй байх тухай асуудал. Тэгээд их олон талын шинж чанаруудтай байх хэрэгтэй. Тэгээд тэр юм бол их олон газар өгөөлөгдөж байгаа даа гэж хэлмээр байна. Тэгэхээр хэрвээ лидергүй ийм төгс одоо итгэл үнэмшил дээр захирагдаж хатуу байдаг ийм одоо хүмүүсгүй бол энэ нийгэм урагшаа явахд бол маш хэцүү болно. Тэ. Гэхдээ лидерийг төрүүлдэг систем тогтолцоо руу бас орох хэрэгтэй байна гэж хэлэх гээд байгаа. Төрүүлдэг. Лидерийг төрүүлдэг. Тэгэхгүй бол өнөөдөр бид түр хэлсэн бид нар арчилд давуу сайхан талуу зөндөө байсан ч гэсэн энэ хөгжлийг түлхүүр болж мотор нь болж өгдөг гол лидершип бий болгодог элементээр бол устгадаг ийм систем тогтолцоонд орцсон байгаа учраас биднэрт маш их олон зовлон хүндрэлүүд бий болж байгаа гэж хэлмээр. Монголын ард түмэн өнөөдөр 25 оныг үзсний дараа бол энэ Монголын намуудад тэр дундаа энэ гол намуудад бол маш таагүй хандаж та нар төрөө зөв урлаач. Та нарыг бид харж байна. Та нар одоо яаж яваад байгаа юм бэ? Яг яах гээд байгаа юм бэ гэдэг нэг ийм л зогсон үе дээр бид яг ирчээд байгаа юм бит. Тэг ингээд зогсоод ирэхээр энэ бол аюултай үед юм шүү гэж олон мэрэгдүүдийн үгэнд бас харагдаж байсан. Та бол шинэ гарцыг бол үндэсний төрийг л бид уурлана. Ямар нам нь ялгаа байхгүй. Энэ бол одоо том үзэл санаа гэж ярьдаг. Үнэхээр танай намын тийм ерөнхий философиг харахаар их тийм гайхамшигтай, маш тийм газар дээр бууж ирсэн их зөв чиг баримжаанууд алсыг харсан юм харагддаг юм л да. Тэгэхээр үндэсний төрийг урлаач гэж ард түмэн шахаж байгаа энэ үед яаж урлах тухай та хэдэн том санаа хэлж өгч. ертөнцийг ингээд дэлхийн ертөнц ер нь юу болцсон ингээд бүхлээр нь харах юм бол төрийн олон хэв загварууд байсан юм байна. Тий. Ээлж дараатай тэр хэв загварууд солигдож ирсэн юм байна. Тэгээ үндсэндээ яг хуу хамгийн анх одоо үндэстэн төргээд хамгийн анхдагч загвар байсан юм байна. За үндэстэн төрийн дараа либерал төр гэж нэг загвар руу орсон юм байна. Арай хүний эрхийг илүү эрхэмлсэн, арай олуула төрийн хэргийг шийдэх гэж оролцсон ийм зам байсан юм байна. Тэгээд сүүлдээ эдийн засаг аж үйлдвэрийн хувьсгал болоод эдийн засаг хүмүүсийн амьдрал дээшлээд ирэхин алдад за ерөөсөө хүмүүсүүдийнхээ нийгмийн асуудлыг хамгаалж явахгүй бол болохгүй юм байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө дэлхийд өнөөдөр хэвшид тогтсон ерөнхий төрийн загвар бол одоо халамжийн төр гэдэг л юм хэлбэрт байгаа байхгүй юу? Тий. Халамжаа харин яаж гүйцэтгэж яах вэ гэдэг бол улс орн болгон өөр л байгаа бах. Тий. Тэгэхээр бид нар тэрийг улс төржүүлээд социалист төр байсан, арчилсан төр болцсон гэдэргээд тэр улс төрийн яриа хэллэг бол тэр нэг том агуулга өөрчлөхгүй. Агуулга нь юу гэхээр бол ер нь бол халамжийн төр хөгшдөө асрах ёстой, тэтгэр өгөх ёстой, одоо эмзэг бүлгийнхнийгаа хамгаалдаг байх ёстой. Ийм халамжийн төр бүх орон даяар бий болсон. Тэгэхээр хамгийн гол нь асуудал юу гэхээр халамж байж болдго юм байна. Халамжид хамаг мөнгө зарж болох юм байна гэдэг ийм юм руу бас хэтэрхий явцсан байгаа байхгүй юу? Халамж нь харин эдийн засгийн өрөө татчунгах аюултай болчиход байгаа. Ийм
тогтолцоонд улс орон болгон бий болчих. Тийм учраас улс орнууд өөрийнхөө төрийг урлаа. Ер нь төрөө яаж шинчилж боловсронгуулах уу гэдгээр өөр хоорондоо уралддаг болсон байна. Тэгэхээр бид нар бол төрөө урлах асуудлаар дэлхийн уралдаанд монголчууд оролцох хэрэгтэй байхгүй юу? Гарцаа байхгүй. Тэгэхгүй бол ер нь төр ямар байхаас улс орны ирээдүй хөгжлийн төвшөнч гэсэн хамаарах юм цаг үед явж байгаа. Тийм учраас тэр төрөө уралдаан дэлхийд даяар болж байна. Бид үндсэн хуулиар нэг одоо олон жилийн өмнө баталсан. Тэгээд нэг хөдөлгөж болдгоо юм шиг юм ингээ бодцсон. Ер нь та нар битээ хөдөлгөөрөөгээд бас бахан айлгцсан. Ийм дэндүүх бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр төр өөрөө зөв байж, төр өөрөө үндснийхээ эрх ашигыг дээдлж явдаг ийм хэлбэр тогтолцоонд орохоос нааш хөгжил ирээдүй бол сайн харагдахгүй болж гэж байна. Тэгэхээр ямар төр байх ёстой вэ гэхээр хөгжил захирагдсан төр байх хэрэгтэй юм гэж хэлэх гээд байна. Хөгжил захирагдсан. Тэг хөгжил захирагдсан. Ялангуяа ийм төрийг хэн зохион байгуулж чадж байгааг гэвэл Азийн орнууд, Япон, Солонгос, Малайз, Азийн баргад анх нэрлэгдэж явсан орнууд сүүлийн үед маш хүчтэй одоо Хятад басчгүй одоо бас энтхэг гээл орнууд. Тэд энэ ажлыг яаж зохион байгуулж байгаа нөхөр юмыг ингэж задгаа тавьж байгаа асуудал байхгүй. Ялангуяа эдийн засгийн хөгжлийг төлөвлөх, эдийн засгийн бодлогыг цэгцтэй тэр бодлого хатуу барих тогтвортой олон удаан хугацаанд тэр бодлогоо хэрэгжүүлж чадах тэр чадамжийг бий болгох тал дээр энэ Азийн орнууд их амжилттай байна. Тэгэхээр энэ бол хөгжил захирагдсан, хөгжлийг төвөө болгосон ийм төрийн тогтолцоо гэж хэлж болохоор байна. Тэн дээр одоо яг мэрэгжлийн төвшөнд яриад байвал бас их олон юмнууд яриад иж болохоор бид бол хөгжил захирагдах биш нэг жоохон олсон хэдийгээ халамжид захирагдах ийм замаар бол нэлээд явцсан. Одоо бол манай эдийн засаг бол тэр чадамж бол үнэндээ байхгүй. Тэгэхээр энэ төрөө урлах, шинчлэх ажил бол гарцаагүй тулгымцсан асуудлаа гэж ингэж бодож байна. Тэ. Үнэхээр бас чухал санаа байна. Тэгээд таныг бол энэ Монголын төр дандаа их тийм чухал шин юм руу түлхэж байдаг. Тэгээд сүүлийн албан тушаал бол Монгол улсын сайд гэдээ явж байгаа. Яамгүй хэрнээ маш том бүх яамдуудын бараг хийх ёстой, хариуцах ёстой тэр мега төслүүдийн ингээд дараагаар нь тавьчихсан. Та тэгэл нэг Монгол улсыг төлөөлөл уулалцаал гадныхны өмнө зөв буруу янз бүрийн одоо юм ярьсан ч алдаа оноог энэ өөрийг суух юм л хувь тавилан дээр ингээд байж байх жишээтэй. Тэгээ эндээс харахад бол ер нь энэ Монгол улсын сайд гэдэг албан тушаал дээр байгаа хүнийг ялгавья хоёр нь бүгд тантай хамт үлдэх энэ үүргийг та ер нь яг өөрийнхөө бодож байгаагаар өөрийнхөө яг төлөвлөснөөр хийж чадаж байна уу? Ард түмэн бол тэр юм хийж байгаа хүүдээ ч юм уу их хайртай л байдаг юм байлаа. Энэ албан тушаал өмнөх албан тушаалуудаас бас ямар ялгаатай вэ? Энэ үнэхээр таны өссөн хэмжээнд та бас ажиллаж чадж байна. Яг улсын их хурл энэ мега төслүүдийг хариуцсан нэг сайдын албан тушаал бий болгоё гэж бодсон байгаа юм л та. Тэгээ би бол цаг үеийн шаардлага өөрөө тийм байсан баг гэж бодож байгаа. Тэгээ ялангуяа 5 толгой, 2 толгой гэдэг өөр том төслүүд яриад байдаг. Тэгсэн хэрнээ тэр нэг сайн явж өгдөг. Энэ асуудлыг нэгэн одоо анхаарал хариуцлага үүрсэн цаг нараа одоо зөвхөн энэ асуудал зарцуулсан тийм одоо нэг албан тушаалтан байх хэрэгтэй гэж бодсон юм шиг байгаа. Тэ. Их хурлын бодлыг бол би буруу гэж хэлж чадахгүй. Тэ. Дээр нь яагаад намайг үрсэн бэ гэхээр бас нөхцөл байдлаа сайн мэдчихсэн болоо гэж бодож. Ардын намаас нь нэг хүнийг тавьчихаар арчсан намынх нь элдвэр хилээд ажлыг хийлэгдэг. Арчсан намаас хүн тавьчвал ардын намынх нь элдвэр хилээд ажил хийлэгдэг. Тэгэхээр нэг завсрын хүн тавьчих хэрэгтэй. Хэн байж болох вэ? Тэгээд бас нэг асуудлаа багцаалчдаг хэн байна гэж харж байгаа. Тэгээд та ажиллана уу гэсэн. Тэгээ би бол бас нөхцөл байдлуудыг мэдчихэж учраас тэгээд ч бас эдийн засгийн байдланд байсан учраас ер нь хийгээд үзчихвэл яасан гэж бодоод энэ ажил дээр ирсэн. Тэгээ яг хав 5 толгой
оюу толгой, ер нь мега төсөл гэж юу юм гэж нийгэм таниулах ажил эднийг нэгэн зэрэг бүгдийг хийж байгаа байхгүй юу? Тэрнийхээ хажуугаар яг ногдуулсан ерөнхий сайдын ногдуулсан ажлаар хэлэлцээр хийгээд ерөнхийдөө үр дүнд нь хүргээд тэгээд бас ил тод явуулаад альва том төсөл бол ил тод явж явах хэрэгтэй. Ил тод явуулаад тэгээд ил тод байгаагийнхаа бас сүдэртэй талыг амсаад явж байгаа юм байдал байгаа байхгүй юу те. Гэхдээ яг монголчуудын бас туулах зам энийг нэг тийм эмзэглээд ах хэрэггүй гэсэн дотроо бодолтой байгаа. Дээр нь бид нар чинь их сайндж одоо жилэл ажиллах үлдлээ шүү дээ. Одоо хэрвээ хэвэн байх юм бол тийм ээ сонгуул хүртэл жил. Тэгэхээр энэ жилийн хугацаанд дотор бас том төсөл гэж ярихаас гадна том төслөө ер нь яаж боловсруулдгийг, яаж шийдгийг гэдгийг олон хүнд одоо сургалт элдвээ юм хийж энэ чадамжийг бий болгоод үлдээчих юмсан гэсэн би бол дотроо хүсэлтэй байгаа. Яг тэгэхээр монголчууд явж л том төслөөр дамжиж том одоо эдийн засгтай хөгжилтэй болно. Өөр зам байхгүй. Тийм учраас энэ чадамжийг үлдээчих юмсан гэж одоо хичээж байгаа. Энэ дээр би бас олон улсын байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк өөрөө санаачлагаараа гаргаад хүсэл тавиад, дэмжлэгийг аваад ертөнцийн юу инээ тэрэ гэдэг одоо зөндөөл юм хийх гэж бодож явна. Эхнээсээ хийж байгаа. Тэгээд болох хэрэгтэй өөр зам байхгүй биднэрт. Тийм учраас их хурлаас байгуулсан одоо хийж тогтоож өгсөн энэ Монгол Улсын сайд гэдэг ажлыг энэ богино хугацаанд ч гэсэн үр дүнд нь хүргээд их хурлын бас хүлээж исэн тэр хүлээлтийн нэг замыг гаргаад тавьчих юмсан гэсэн хүслээр л ажиллаж байгаа гэж хэлмээр. Ер нь янз бүрээр ярьж байгаа юм. Тэгээд ярьж байгаа юм ингээ ажиглаад байж хахад он жил урсан өнгөрөөд хожим хэдэн жилийн дараа харахад бол бидний тэр дэлцүүл яриа бүгд л мартагдана л да. Тэр бол цагийн шалгуур даахгүй юм чинь. Хамгийн гол юм бол ерөөсөө энэ дээр юу л ажиглагдаж байна гэхээр монголчууд бол ер нь том төсөл бол хийж үзээгүй юм байл. Ер нь ингээд эзэн бог Чингис хааны тэр том мега төслөөс хойш за өнгөрсөн 70 жилийн цэтэн бал толгойлогчтой тэр төсөл бол үнэхээр үр дүнгээ өгж өдөө дайны хот хүрээ сургууль соёл болсон байх. Тэрийг эс тооцох юм бол ер нь нэг том юм хийж чадахгүй байсан, хийж үзээгүй зовлон л энэ дээр харагдаад байгаа юм болов уу гэж бодож байгаа. Дэлхийн хэмжээнд аваад үзье. Дэлхийн хэмжээнд ер нь ийм том төслүүдийг яаж ингэж гоё сайхан явуулаад байна. Яг энэ дээр ямар туршлага бас харагдаж байна. Тэд яаж бас энэ том юмыг өөрсдөө том зан гаргаад өөрсдөө жижиг сажиг зангаа гээгээд авч явж чадаад байгаа. Та туршлагуудыг бас нэг хэлж өгөөч. Энэ мега төсөл гэдэг өөрөө бие даасан шинжлэх ухаан байна гэдэг ойлголт бол бараг шинхэн юм байна. Ер нь бол тий. Яг хуу түүхэнд ингээл харах юм бол том төслүүд зөндөө байсан гэж хэлж болно. Гэхдээ одоо бол ерөөсөө ертөнц өөрөө том төслийн иргэн болчиход одоо дэлхий болчиход байгаа байхгүй юу. Тэгэхдээ энэ том төслүүд бас нэлээд нь бүтлгүүтж байгаа. Тэгэхдээ бид нэр том төслүүдийн бүтлгүүж байгаа мэдээлэл айгүй муу мэддэг байхгүй юу. Тий. Яагаад тэр мэдээлэл муу мэдж байгаа вэ гэхээр бүтлгүүж байгаа компаниуд чинь өөрийнхөө нэр хүндийг бодоод тэгэл голцоо том компаниуд бүтлгүүдэн шүү дээ. Тэгэхээр нөгөөдөл чи өөрсдийнхөө нэрийг хамгаалахын тулд мэдээлэл дандаа нууцлж явдаг. Тийм учраас мега төсөл дэлхий дээр хэрэгждэг одоо тэрбум доллароос дээш төслүүдийн 3/2 нь бол үндсэндээ нурж байгаа байхгүй юу. Тэгээд мэдээлэл нууж яадаг учраас. Тэгэхээр энэ мэдээллийг боловсруулад яаж явах ёстой юм бэ? Яаж зөв болох ёстой юм бэ? Эн чинь нэг тийм шин төрлийн амтан байна шүү. Үхтэй чамрах юм байна. Нэг босхороо бас сүрхий улс орнууд өөдөнд очдаг юм байдаг юм байна гэдгийг заадаг тийм хаалттай хичээл заадаг, хаалттай судалгаа хийдэг байгууллагууд бий болсон юм байна. Тэгээ би нэг удаа нэг тийм том лекц сургалтанд нь сурцсан. Тэгээд очиод үзчихэд эний чи ерөөсөө Монголд хэлж өгөхгүй бол бид нар чинь ер нь баларч яваа юм байна гэж ойлгоод тэгээд тэр цагаас хойш би одоо мега төсөл гэдэг баг амны уншлах шиг юм ярьдаг болцсон. Гэхдээ их олон хүмүүсүүд ойлгож хандж байгаа бах. Цаашдаа ч зөндөө юм мэдэж хийх хэрэгтэй. Тэгжээж бид нар юм хийн. Яг өөрийн чи хэлдэг үнэн. Бид нар бол том төслийг ерөөсөө хийжсэн туршлага байхгүй. Хүнээр л хийл гэжсэн болохоос биш.
90 он хүртэл явж ирсэн үйлдвэртсэн хот байгуулагдсан өчнөө олон цахилгаан станцтай болсон Эрдэнэ төлөвлөрөө хийгдсэн барилгын олон одоо үйлдвэрүүд байгуулагдсан бүгд гадны одоо шууд заавар төлөвлөгөө багшлалт юмар байсан. Тэр жээж орчин үеийн Монгол бий болсон. Бид өөрсдөө бий дагаад өөрсдөө хийжсэн түүх хөлгөнцөндөө байхгүй. Том төсөл гэж ярих юм бол одоо оюу толгойг хэлж болох бах. Тэ өөр төсөл бол байхгүй. Тэгэхээр энийг хийж сурахын тулд хийхин тулд хамгийн их том шаардж байгаа ажил бол төр өөр зөв засаглалтай байх хэрэгтэй. Ер нь засаглалын асуудал гэж ярьдаг болцсон юм билээ сүүлийн үед. Энийг цор ганц зөв хийж чадах бол засаглал юм байна гэж. Засаглал одоо яг тэрнийхээ бид нар зовлон бэрхшээлийг одоо бид нар амсаад сууж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр зовлон бэрхшээл дундуур туулаад гарах ёстой болохоос биш тэрэнд эмзэглээд юм уу гомдлоод ах хэрэггүй л гэж одоо бодоод байгаа. Манайх бас энэ том төсөл дээр гаргаж байгаа нэг алдааг зөвхөн бас сэтгүүлч хүний нүдээр ажиглаж яхад энэ аливаад эх оронч үзлэр биш, үндэсний үзлэр биш, нэг өнцрөгөг үзлэр хандаад л ингээл хөөрөөд тэг гэж гэж сэтгэлийн өөрлөөр шал дэми юм яриад эсвэл ингээд ухаад яг мөн чанарыг ойлгоод ирэхээр тийм юм байна гэж зөвшөөрөхгүй чимээгүй цаашаа явж янз бүрийн үйлдэл гаргаад ингэж яваад байгаа юм л та. Тэгэхээр ер нь ямар тохиолдолд том төслүүд ундаг юм. Жишээлбэл унсан олон жишээг харахад бол Африкт хэрэгжиж байгаа том төслүүд, Латин Америкийн орнуудад хэрэгжиж байгаа том төслүүд бол тэр төсөл хэрэгжиж байгаа хасаа нутагт бол өөрөө гэж байгаа үчи. Тэгээ хараад байхад тэдний бас л нэг жижиг сажиг бослоо тэмцэл юм ингээд нэг өнсөрхөг тэр нэг дэми зан нь өөрөө тэр төслийг унах гэд бас нөлөө үзүүлдэг юм шиг ийм буур суурьтай улс орн байх, буур суурьтай иргэн байх юм бол дутаад байгаа юм шиг. Тэгэд яагаад энэ том төслүүд ундаг вэ ер нь? Олон шалтгаантай. Тэ олон шалтгаантай. Тэгээд нэлээд том голлох шалтгааныг өөрөө хэлчлээ. Хамгийн гол нь нөгөө улс төр буруу зөв ойлгодог тухай асуудал тэ. Яг хоо голцоо энэ том төсөл чинь нөгөө байгалийн баялагийг харилцан ашигтай одоо гадны хөрөнгө оруулагчийг оролцуулаад тухайн орнд нь ашигтай байхаар ингэж ашиглах тухай асуудал үүснэ шүү дээ тий. Тэгэхээр тэр харилцан ашигтай байх зарчмаа шийдэж чаддаггүй эсвэл шийдсэн ч тэр асуудлаа олон түмэндээ зөв ойлгуулж чаддаггүй. Тэгээд тэднийхээ эсэргүүцэлтэд тулаад тэгээд том төслүүд ундаг явдал бол маш их олон байна. Тэгэхээр бид нар монголчууд бол тэрний нэг гойд онцгороод ялгараад байгаа юм бол ерөөсөй байхгүй. Өнөөдөр яг Монголд болж байгаа шиг энэ бэрхшээл зовлон өнөөдөр Перуд болж байна, Порторикод болж байна, Латин Америк орнуудад болж байна. Африкт бол бас нэлээд хэдэн жилийн өмнө бол Африкийг бид нар ирэхдээ бид нар чинь ингэж ярьдаг шүү дээ. Бид нар хар Африк болчихлоо гэж одоо гомдохдоо ч юм уу бухимдахтаа тэгж ярьдаг шүү дээ. Гэтэ үнээр дээр Африк бол ирэмэра, асар их ирэмэра. Биднээс хойно байгаа Африкийн орнууд зөндөө байна. Биднээс хамаагүй урд байгаа Африк орн зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар урд байгаа орнуудаас суралцах хэрэгтэй байхгүй яа. Тэгэхээр тэд нар бидний одоо тулж байгаа замыг 20 жилийн өмнө туулаад явцсан орнууд зөндөө байна. Тэгэхээр бид нар асуудал хандахтаа тэгж нэг ерөнхий хандаж ерөөсөө болохгүй. Маш задаргаатай үзэж хандж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр яг хоо байгалийн баялагтай орнуудад учирдаг хамгийн том бэрхшээлийг одоо 80-90-ад онд бид нар бол юу гэж хэлж ирсэн бэ гэхээр галанд өвчин гэж боллоо гэдэг ч юм. Эсвэл байгалийн баялагын хараал боллоо гэдэг тайлбарладаг байсан. Тэгээ одоо бол саяын супер цикл ингээ 2000 оны одоо эхний 10 дахь жил дээр ингээд супер цикл дуусчлаа шүү дээ. Тэрнээс хойш юу гэж ерөнхийдөө хэлж байгаа вэхээр ерөөсөө засаглаас нь болдго юм байна. Улс орны засаглаас нь болдго юм байна. Тэгэхээр тэр засаглал төрөн зөв байх тухайгаас болж өөрсдөө унж балардаг юм байна гэдэг ийм ярьж байгаа. Тэгэхээр бид нар энэ асуудлыг том мега төслүүд яагаад үнт юм бэ гэдэг асуудал бол тухайн орны засаглалтай холбож илүү харахгүй болохгүй болсон юм цаг үе дээр байгаа юм билээ гэж бодож байна. За баярлалаа.
том төслүүд ундаг бас нэг том шалтгаан манайд юм байна. Би гадны ямиг бол мэдэхгүй нэг юм улс төртэй холбогдчихоор л том төслүүд бол ерөөсөө явахаа байдаг. Сонгуулийн үеэр нэг ганц нэг том ном нь маш том мөнгө амлчаад тэгээд тэрийгээ сандарсандаа уулуурхаа гагасаа гаргаж өгөөл тэгэл энэ болох юм байна. Ерөөсөө хурдан ороод ирдэг юм байна гэдэг идея санаан дээрээ нөгөө нэг хүн том төсөл бариад гүхээр эднэр нь чадахгүй дээ ч юм уу гэж тэг болдог тушаа тавьдаг нэг юм ажиглагдчих байх юм. Тэгэхээр ер нь бол хэрвээ энэ том төслүүдийг улс төрчгүйгээр улс төрөөс хараатаар явуулах юм бол Монгол орны ирээдүйн он жилүүдэд энэ том төслөөр хэдхэн том төслөөр явъя л та тийм ээ хөгжих бүрэн боломж байгаа гэж та бас эдийн засгийн хувьд харддаг уу? Манай нэг давуу тал байгаа. Бидний давуу тал нь юу гэхээр бид нар 1-2 төсөл хөдлөхөд бидний амьдралд шууд нөлөө үзүүлж болдог байхгүй юу? 1-2-ыг хөдлөхөд тийм. Тэр нь бид нар хүн ам багтаагаас тэгээд одоо ингэж зөвлөдөг штэ. Заан хөдлөх гэж нэлээд энерги гаргаж том хөдөлгөөн гарч эргэлдэн штэ. Ялаа бол их зааны хошиг бол тэрийг ирэх гэж хад хэд торчгол байхгүй. Тэгэхээр өөрөө л бидний давуу тал нь юу гэхээр бид нар хүн ам багтаа харьцангуй тий тэгээд түргэн хөдлөх чадвартай энэ давуу тал л одоо өөрийн болгож чадвал бид нар 1-2 том төслүүдийг хөдлөгдсөн байхад хүндрэл бэрхшээл бол их хурдан шийдэж болох сайхан болцоо байгаа байхгүй тий тэр утгаараа бол өөдрөг үзэлтэй байж болно гэж хэлмээр байна. Энд бас нэг зовлон байгаамаа. Том төсөл бол яалтчгүй энэ газар ижитэй холбогдож байгаа. Тэгээ Бирагой бол хэлсэн байдаг. Монгол хүн төрөлхтний дэлхийд одоо сонгомол ард хүн болсон ганц шалтгаан бол тэнгэр газар хүн гурвыг яг холбож ингэж том улс төрийн ухаанаарч тэр эдийн засгийн ухаанаарч бүх юмар харж байсан гэж. Тэгвэл үнэхээр энэ ганц нэг том төслүүд байгаль дэлхийтэйгээ нэгэнт холбогдож байгаа энэ тохиолдолд ирээдүйн энэ газар нутаг ирээдүйн өөр хойчийн өмнө хариуцлагатай байх талаасаа та яаж хандах тийм өнцгүүдийг харж байгаа вэ? Энэ бол бас үнэхээр газар нутгийн хувьд бол цөөхөн жижигхэн газар нутаг дээр л хийгдэх гэдэг төсөл шүү дээ. Тэгтэл газар бол газар учраас тэрийг бол ирээдүйн өмнө хариуцлага хүлээх талаасаа ямар зүйлсүүдийг заавал анхаарах хэрэгтэй байдаг. Гэхдээ өөрөө чинь асууж байгаа сая нэг юм бодол орлоо. Яг омега төсөл уул уурхайн баялагийг ашиглах тухай асуудлыг ярьж байхдаа зөвхөн монголчууд руугаа хандаж ярих биш бас гадны хөрөнгө оруулагчид руу хандаж ярих юм зөндөө байгаа байхгүй тий. Тэгээ би бол жишээлбэл одоо гадны хөрөнгө оруулагчид ер нь Монголд уул уурхай бизнес хийх гэж байгаа гадны улсуудтай үргэлж уулзж байгаа. Уулзж байхдаа нэг л юм хэлж байгаа. Та нар ихлээр Монголын соёл, Монголын иргэншил, Монгол иргэншил, Монголын түүхийг мэдэх хэрэгтэй. Монгол хүн байгалийн байлгаа яаж шаардгийг та нар мэдэх хэрэгтэй гэж би үргэлж хэлж байгаа. Тэн дээр би ийм жишээ хэлдэг байхгүй юу? Одоо үл хөдлөх хөрөнгө гэж байна шүү дээ. Үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгө гэж одоо барууны ойлголтоор бол одоо манай зах зээлийн ойлголтоор бол байшин барилга хөдөлгөөн өмчүүд шүү дээ. Тэгээд хурцээч нэг танихгүй хурцээд хан дээр чинь алх хадаас бариад нүдэд дэвэл яах вэ? Уурлна үстэй тэр башингийн эзэн. Тэрнтэй адилхан би манай иргэншил дотор бол манай нүүдэлчин ард түмэн, малчин ард түмэн бол суужгаад тэнд харагдж байгаа уул, тэнд харагдж байгаа ус, тэнд миний аав өвлжөө байсан миний одоо үл хөдлөх хөрөнгө гэж ойлгож байгаа байхгүй. Орчин үеийн ойлголтоор. Тэгэхээр миний үл хөдлөх хөрөнгийг хурцээд божигнуулахаар мэдээж ард түмэн дургуулах шүү дээ. Тэгэхээр би тэрийг юу гэж хэлдэг вэхээр та нар манай соёл иргэншлийг ойлгохгүй. За засагчин зөвшөөрсөн даргачин зөвшөөрсөн гэд манай ард түмний тэр ертөнцийг хардаг юмыг харж чадахгүй ингэж үйлдэл хийх юм бол хөрөнгө оруулагч таны буруу шүү дээ гэж би одоо жишээлбэл ийм юм болж. Тэгээ миний тэр үгийг бол гадныхаа айгүй сайн хүлээж авч байгаа. Нэрээ тийм шүү бид нар нэрээ буруу хардаг юм биш шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар Монгол иргэншил, Монгол соёл ахуй, Монгол сэтгэлгээ гэдэг бол өнөөдрийн энэ барууны сэтгэлгээнээс эрс ялгаатай гэдгийг хэлмээр. Эрс ялгаатай. Гэхдээ эрс ялгаатай гэдэг нь зөрчилдөх асуудал биш.
эрс ялгаатай бие биенийгээ ойлгох асуудал байгаа байхгүй юу? Бие биенийгээ ойлгож дундаа бизнесийн нэг хэлтэй болох тухай асуудал байхгүй юу? Би бол тэрлүү илүү анхаарал хандуулахгүй бол болохгүй болцсон юм байна. Тэгэхгүй бол харахад хоёулаа адилхан хүн хоёулаа шал өөр категориор сэтгэж байгаа. Энийг дунд нь хэл болгож нэг ойлголтод оруулах асуудал Монгол талаасаач хөрөнгө оруулагч талаасаач нэгдмэл байж тэгжээж ажил урагшаа явах юм байна гэдгийг бол би хөрөнгө оруулагч гадныханд бол үргэлжийн одоо тайлбарлаж байгаа. Тийм. Яг энэ дээр ийм зүйл ажиглагдаад байгаа. Манайхны яг энэ том төслүүд дээр гаргаж байгаа нэг характер бол зүгээр бужигнуулангуудаа тэндээсээ кап аваад ааста сайхан гацаачлаа ингэчлээ тэгчлээ ч гэдэг юм уу энэ дээр шоу хийчлээ. Гэтэл таны хэлдгээр энэ нөгөө дэлхийн бизнесийн хэл гэж айхтар том шинжлэх ухаан явж штэ. Ямар ч хэлтэй шашинтай байгаас үл шалтгаалan гүн төрлөختөн өнөөдөр зарим тохиолдолд дэлхий чилж дэлхийн нийтээрээ даяарчлагдж байгаа энэ нөхцөлд улс төрчдийн энэ дэлхийн бизнесийн хэлийг ойлгох чадвар юу нь ямар байдгийг бэ? Та бол улс төрийн энэ он жилүүдэд бол маш олон зүйлийг бас харж ажиглаж ш. Тэднээс та бас ямар дүн тавих вэ? Монгол улсын гавьяат эдийн засгийн хувьд та бас юу гэж үздэг вэ? Нэг бизнесийн хэлтэй байх гэдэг бол айгүй чухал. Би сая жишээлбэл 5-7 төсөл дээр ч гэсэн би бол уулзж байхдаа хэлж л байсан. Бидний дунд англиар ярих, хятадаар ярих, японоор ярих бол дэм чухал асуудал биш. Тэрийг бол ойлголцож болно, орчуулагчтай оролцуулж гад. Тэ. Асуудлын гол нь бид нэг бизнесийн хэлтэй байна уу гэдэг л асуудал байдаг байхгүй юу? Тэн дээр олон юм бэ. Тэр нь бол юухээр ертөнцийн санхүүгийн тогтолцоо ямар байдгийг, яаж мөнгө усгахадгийг тэр ойлголтууд нэг байх хэрэгтэй. Ер нь компаниуд гэж юу байдгийг, хувьцаа гаргасан, хөрөнгөний бирждээ гарсан компани гэж юу байдгийг, ер нь тайлан бүртгэл нэгтлэн бодох одоо аргачлалаа компаниуд ижлэхэн хийж гэнэ үү? Тэр нь хүртэл одоо ижил байх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс гадна за нэг компаниуд байдгийн мах тэр компани хэн нэг хүний дурын одоо хүслээр хөдлөөд байна уу? Эсвэл олон хүний одоо эрх ашигын төлөө хөдлөөд байна уу гэдэг чинь бас л бизнесийн хэл. Тэгэхээр хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй компаниуд чинь бол хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашигаар хөдөлж явах хэрэгтэй болохоос биш хэн нэг даргын өнгө аясаар хөдөлж иж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр эдгээр чинь бүгд хянагддаг, шалгагддаг учиртай байхгүй олон улсынхаа төвчөнд. Тэгэхээр тэр стандартанд нийцэж гэнэ үгүй юу гэж асуудлууд байдаг. Тэгэхээр бид энэ бүгдийг нэгтгэхэд ингээ харах юм бол тэр бизнесийн хэл нэг байх ёстой л гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгж ойлголцож чадж байгаа бол тэгвэл асуудлыг шийдэхэд бол хялбар бол. Тэгэхээр одоо бизнес энийг хэлэхгүй байна тийм ээ? Хэлэхгүй байгаа. Ойлголт нэг биш байгаа. Гэхдээ өөрөө хөгжлийн шат маань нэг хэлтэй болохыг шаардсан энэ цаг үе дээр ирсэн. Эрх ашиг байхаас өөр. Тийм учраас зүгээр энийгээ хурдан туулаад энэ замдуур хурдан туулаад гарах тухай асуудал ирж байгаа. Та бол ер нь бол том төслүүдийг дандаа хөгжилтэй холбож ярьдаг, боддог, мэдэрдэг юм байлээ. Гэтэл улсууд бол баяжихтай холбож хараад ингээ хоёр нүдээр хараад байх юм. Тэгээд том төслийг бид нар баяжих гэж хийгээд байгаа юм уу? Том төслийг ер нь хөгжих гэж хийгээд байгаа юм уу? Хөгжихийн тулд хийх нь ашигтай юм уу? Баяжихын тулд хийх нь ашигтай юм уу? Та энэ дээр юу ямар бодолтой? Том төслийг би мөнгө гэж хардаг зуршлаа орхимоор байна гэж хэлэх гээд. Яг бүтэн орхиж болохгүй л да мэдээж хяналт байлгүй яг ямар нэгэн хичнээн хэмжээний хураамж авах уу, хичнээн хэмжээний татвар авах уу, тэр нь ямар мөнгөний дүнтэй үү гэж харах явдал бол чухал. Гэхдээ бити тэрийг дэгсдүүл гэж хэлэх гээд байна. Бити дэгсдүүл. Асуудлын гол нь юу гэхээр том төсөл дагаад маш олон одоо тойроо замаар эдийн засгийн өвөөж ихтэй. Тэр том төсөл бол олон хүнийг ажилтай байлгана. Олон одоо манай үндэсний компаниудыг бизнестэй байлгана. Тэр олон хүний одоо цалинтай орлоготой амьдралаар дамжиж Монгол өөрөө өөдөө болж байгаа байхгүй юу? Тэгэхээр байгалийн баялаг гэдгийг үнэлэхээсээ илүү Монгол хүн өөрөө амьдралтай орлоготой баян одоо амьдралтай орлоготой бусдаас дутхгүй амьдарч гэнэ үү гэдгээр юмыг хэмжих хэрэгтэй. Тэр бол манай ирээдүйн хөгжлийн суур бааз нь баггүй юу? Тэр чинь мэдээж
нэг гэр бүл амьдралтай орлоготой байхад хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Айтайхан амьдралтай байх юм бол хүүхэд нь айтайхан хүн болж хувирна шүү дээ. А тэр айтайхан хүн чинь Монголын ирээдүйн байхгүй юу. Тэгэхээр юмыг харахтаа зөвхөн мөнгөний нүдээр харах юм бол буруутнаа. А тийм ч учраас ялангуяа том төслийн асуудлыг бол хөгжлийн нүд гэж бас байх ёстой юм шүү. Хөгжлөөр нь харж явах ёстой шүү гэж би бас нэг хоёр лекцэн тэр тэгж яриад байгаа. Тийм л юм байна. Яг энэ дээр ургаж гарч ирж байгаа нэг зүйл болохоор энэ Монголын за яах вэ? Баян хүмүүс гэж яриа л та мөнгөтэй төрөхтэй улсуудын үзэл онол дэлхийн хүн төрөлхтний тэр том баячуулын үзэл онол хоёр бол газар тэнгэр шиг байгаамаа. Одоо Apple компаниг захирал Тим Кук гэдэг хүн бол өөрийнхөө бүх хөрөнгийг сая бол нийгмийн сайн сайхны төлөө би өглөө зөвхөн үеэл дүүгийнхаа сургалтын төлбөрийг авч үлдээд бусдыг би өглөө гэд тэгж явах юм. Бийлгээц тэргүүтээ дэлхийн 150 тэрбум өөрийнхөө хөрөнгийн 50%-ийг энэ хүн төрөлхтний ядуу зүдүү хэцүү байгаа аврал эрен одоо бидраас нүдэ бүтэлцэлцүүлж байгаа хүн лөө харуулнаа зориулнаа гэд дэлхийн баячуудын философи тийм бид. Гэтэл манайхан болохоор үгүй аваад би л баян байна, би л баяж чинь баяж явах гэдэг чинь өнөөдрийн мөн чанар штэ гэд ингээд энэний хооронд юм газар тэнгэр шиг ялгаа байна л та. Тэгэхээр энийг бид яаж ойртуулах ёстой? Энэ Монголд баян байх гэдэг ойлголт өөрөө юу юм бэ? Сая өөр жишээ авсан чинь бас Америкийн нэг том одоо бизнесмэнээс асуусан байхгүй юу? Мөнгөтэй бол мөнгөтэй л юм байхгүй юу? Та жаргалтай байна уу гэж асуусан. Тэгсэн чинь би жаргалгүй байна гэж хариулжсэн байхгүй юу? Яагаад гэдгсэн чинь би бол ерөөсөө юм одоо дугуй эргэж байна. Эргэж байгаа дугуйн дээр ингээд дэвхрээд явж байгаа ингээд ялаа шиг л байна. Одоо би зогслол бол дайруулчих гээд энэ дугуйндаа гэж. Тэгэхээр өөрийнхөө бизнес өөрийнх нь тэр том импер болсон тэр бизнес нь өөрийн хүртэл тэгж зовоодаг болцсон байгаа байхгүй юу те. Тэгэхээр хүний баян одоо баяжих гэдэг нүдээр харах бол үнэхээр буруу. Үнэхээр буруу. Тэгээд ер нь зүгээр нэг 50 байж бас болно шүү дээ. Ер нь бол тэр баян байгаад надаас 2 дахин илүү хоол идэхгүй. Тийм биз дээ. 2 дахин илүү унтахгүй. Баян хүний хотод ядуу хүний хотод яг л тийм. Гэхдээ бас тэр нийтээр байгаа улсуудын маань ерөнхий одоо ард түмний маань бас амьдрал дээшээ байхгүй болохгүй л дээ. Бас бүр үгээгүй ядуутай бас харьцуулж болохгүй те. Тэрнтэй харьцуулж болохгүй. Тийм учраас юмыг өнцгөлж хардаг хараа үнэлэмж өөрчлөхгүй болохгүй л шүү дээ. Тэ. Монгол дотрооч хоёр хэлтэй болчиход байгаа. Жирийн Монгол ардын ертөнцийг үзэх үзэл, мөнгөтэй болсон хүний ертөнцийг үзэх үзэл хоёр одоо агуу их хааны гэрээсэлж үлдээсэн тэр гэрээсэллийг зөрчлөө өөр боллоо. Өнөөдөр жирийн ардууд бол кайп гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр илүү бүтэн байх, илүү олон хүүхэд гаргах, байгаль дэлхийн хашаан дотроо ногоо тарих, хөдөлмөрлөх, бүтээх, ах トゥ нартайгаа хамт байх, хөдөө гадаа аялах гэдэг ингээ хартал мөнгө төгрөгтэй одоо цөөн мөртлөн гэнт өөр ертөнцийнхэн шиг болцсон тэр хүмүүсийн ертөнцийг хараа болохоор энэ байгаа унаагаа өшөө томруулах, энэ байшингаа 6 болгох, эсвэл одоо юу гэдэг энд өвөл муухай байгаа юм чинь гадаадын гой газар хаваад очиж өөлжих ч гэдэг юм уу дотроо хүртэл юм ялгаатай хэлтэй болж байна. Бид энийг юу яах хэвтэй юм бэ? Аль нь зөв юм? Эзэн Чингисийн зөвхөн үгийг л хэлчмээр байна л тэ. Бараг бит хоёр ярьж байгаа сэдвтэй ч бараг тохирох юм шиг байна тэ. Нөгөө хариг дуурайвал хөх Монгол гутмаа вэ гэдэг. Хахад цацтлаа байж бол хамаг олон гутмаа гээл одоо чигшмөө гэж үг байдаг. Эзэн Чингисийн энэ үг өөрөө их юм хэлж өгч байгаа байхгүй юу тэ. Хариг дуурайвал хөх Монгол гутмаа хахад цацтлаа байж бол хамаг олон жигшмөө гэж байгаа шүү дээ. Би бол энэ бол асар их хүмүүжлийн утгатай. Ер нь нөгөө түүх, соёл, нөгөө үндэсний үзэл чинь хилээд байгаа байхгүй. Энэ ийм нүдээр юмыг бол харж болохгүй гэдгийг хилээд байгаа гэж. Дээр нь зүгээр сая яг би өөрөө ч хэлж байхад бас нэг үг хэлэх хэрэгтэй байна гэдэг дотор бодож ирсэн. Миний өөр дуртай олон газар бас хэлж явж байгаа үг. 1000 жилийн үйл явдлыг нэг өдөр болсон бид сэтг тустааг болгоо гэсэн үг гэдэг. Би тэрийг бол бүр өөрийнхөө банк тогтоож авсан үг. Тэрний үгээр 1000 жилийн үйл явдлыг нэг өдөр болсон бит сэтг тустааг болгоо гэдэг чинь юу гэж яана вөхөр болж байгаа үйл явдал одоо өнгөрсөн 20-25 жилийн арчлын өмнөх одоо болсон юмнуудыг бүгдийг нэг өдөр болсон юм шиг харах юм бол хүн өөрөө асар их ухаарлтын дэс болж харна.
юу алдсан, юу болсонгүй гэдгийг олж харна. Тэгэхгүй л өөртөө нөгөө цаг хугацааг хураангуулж чадахгүй болвол цаг хугацааг хураангуулж одоо юмыг харж чадахгүй бол өөртөө тэрнийхээ нэг хэсэг нь бодоод бүтчихэл, тэмтчихэл ийм л байдалд байдаг. Тэгэхээр цаг хугацааг хураангуулж болсон үйл явдлыг хураангуулж харж чадвал чи дараачийнхаа хийх алхмыг зөв харж чадна гэсэн л ийм ойлголт гэж би хэлмээр. Яг адилхан бараг л гараан дээр байсан. За яг Оросууд бол бидний багш байсан бах, бид нар шав байсан бах. Хятадууд бол коммунизм дотроо бүр ингээд автчихсан байлаа. Ингээд ах トゥ 3 айлыг, хөрш 3 айлыг л ярьж байна л та. Тэгсэн 25 жилийн дотор тэд нар чинь бидний хаяад бүрөөстэй алга боллоо. Бүр хол хөгжчихлөө. Тэгээд яагаад тэгээ хүний хоолндоо хөгжчихсэн юм болов? Эсвэл одоо их ухаалаг төрийн зүтгэлтний бодлого нь ингээд коммунизм, социализм өнгөө хувиргаа явсан ч гэсэн залгамж байгаад байгаа юм болов гэл ингээд гайхшрал араас нь хараа сууж ин л да бид нар. Гэтэл бид нар бол тэднийг захирч байсан сонгомолт хөвгтөө ирнэл өнөөдөр одоо ахаал тэдний ингээд царайчлал дунд нь ээж яхин. Тэгээд энэ хоёр хөршүүрл яагаад ингэж сайхан жигтгэн хөгжиж байна? Яагаад дэлхийд эдрийн нөлөө өдрөөр ирэх бүр ингэж нэмэгдэж байна? Би жоохон улс төрийн өнцгөр л тэр нь тайлбарчмаар байна тийм. Ер нь бол капитализмын амин сүнсийг бол үндэсний үзэл гэдэг. Тийм. Үндэсний үзэл гэдгийг би түр хэлсэн шүү. Үндэсний үзэл гэдэг бол төрөө бэхжүүлж төрн зөв байж явах тухай асуудал. Төрөө түшиж явах тухай асуудал байхгүй. Тэгэхээр бидний хөрш зэрэгэлдээ байгаа орнууд Орос, Хятад за одоо эсгээд дургатнуудаас сүүлд бас хүч авч байгаа Казахстан бүгд төрөөр дамжиж хүчрэхэг болж байгаа. Тэ. Төрөө хүчрэхэг байлгаж чадж байгаа. Тэгэхээр бид нар тэдний тэр Орос эх оронч үзэл гэж ярих дуртай үүний хэрэг дээр бол үндэснийхээ үзэл дээр босч ирж байгаа. Хятад бол бас эх оронч гэж үзлийн тухай ярих дуртай. Гэхдээ үндсэндээ үндэснийхээ үзэл дээр босч ирж байгаа. Нэг хятад судлаач барууны эрдэмтэн ингэж хэлсэн байхгүй юу? Хятадын коммунист нам бол улам хятадчлагдлаа гэсэн. Тэгэхээр тэр юу хэлж яах вэ вэхээр нөгөө коммунист үзлээ хайчаад улам үндэснийхээ үзэл дээр гарлаа гэсэн томьёол хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол өөрийнхөө үндэсний үзэл дээр тов тодорхой гарч ирэх үндэсний үзлээ төрийн үзэл суртал болгох энэ замаар босч ирж байгаа. Тэдний амжилт нууц нь тэнд байгаа. Нэр томьёо нь өөр байж магадгүй. Тэгэхээр бид нар энийг зөв харах юм бол бид ч бас болцоотой гэж хэлэх гээд байна. Гэтэл одоо Монгол төрийн алтан жолоог атгаж яваа хүмүүс өөрсдөө хэр үндэсний үзэлтэй байх шиг байна. Танд ер нь ямар мэдрэмж төрөх юм? Та Монгол төрийг урлах уу гэсэн том лекц зохион байгуулж танай нам та бүхэн бүх намууд тэрэнд их баяртай оролцож дор дорынхоо сайхан санаануудыг гаргаж бас тэрийг ард түмэн сайн их сайхан хүлээж авлаа л да. Гэтэл нөгөө намуудыг одоо үзэл баримтлалын минь харахаар тэр нь их цөөхөн. Ерөнхийдөө л яг түрүүний тав тэрийг сая туучаад өнгөрдөг. Ингүүл ард түмнээ баян болгон шүү. Ингүүл баяжих юм байх шүү. Ингүүл баян болгон шүү гэсэн юмуд их давхцаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бусад намууд ер нь Монголын төр зүтгэж байгаа улсууд энэ үндэсний үзэл гэдэг юмд өнөөдөр цаг алдахгүй ер нь яаж хандаж, яаж энийг хэвшүүлж, ямар дараалалаар яаралтай энэ лөө шилжих хэвээр. Үндэсний үзлийг толгой дээрээ тавихын тулд үзэл суртал гэдэг нэг хоёр юмыг би бол бас их ялгаж ойлгож авах хэрэгтэй гэж боддгийн. Тийм. Үзэл гэж ярихаар янз янзын үзэл байж болно. Одоо ленинизм, сталинизм, маоизм, рейганизм гэл одоо дандаа хүний нэртэй үзлүүд бас зөндөө байна. Тийм. Ататүрк гэл Туркийн үзэлж байдаг юм уу те. Тэгэхээр тийм үзлүүд бол богинох настай. Тэр богино настай. Тийм. Байж болно. Бас хүмүүс дагаж шуурч болно. Тэгэхээр богинох настай. Үзэл суртал гэдэг юм бол богино настай биш. Урт байдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэхээр үндэсний үзэл гэж бидний ярьж байгаа энэ түүх соёлоосоо гарч ирэх энэ үзэл манай төрийн өөрийнх нь үзэл суртал болох хэрэгтэй. Хүүхдүүдэд хүмүүжүүлдэг, хүүхдүүдэд энэгээр нь босоодог, ёс жайг дэг, ёс суртахуун нэг номлодог эртний сайхан уламжлалууд бүгд хамт явж ийж
Одоохондоо бид нар үзэл суртлын хэмжээнд төр энийг босгож чадаагүй. Дөнгөж танин мэдхүн процесс явж байгаа. Магадгүй зарим нь танин мэдхүн процессын эхэнд явж байгаа, зарим нь танин мэдхүн процессын сүүлд явж байгаа. Процессыг аль болох хурдан явуулах хэрэгтэй байгаа. Ийм л байгаа гэж хэлмээр. Яг энэ дээр дөрүүлээд асуухад соён гэгэрүүлэх олон үйл хэргийн нэг нь бол яалтчгүй улс төрийн соён гэгэрэл байгаа юм л да. Тэгээд танай нам бол гишүүнчлэлээр айхтар чухалчилдаггүй. Монголын энэ төр бат бөх байх, Монголын төрийн залгамж халаан мөнхөд оршиж байх тухай л ингээд ярьдаг. Энэ төвшнээрээ бол танай намын үзэл бол арай тийм сонгомол үзэл байгаа байхгүй арай сонгодог төвшний. Тэгээ энийг та бүхэн бол ерөөсөө маш олон жилд энэс ухарч нэцэхгүй хэлж байна. Цаашдаач бүр тод хэлэх юм шиг байна. Тэгэхээр ер нь бол энэ намын үзэл баримтлал, энэ намын хамгийн чухал жанжин шогмон ийм үндэсний үзэл байгаа юм чинь таны дараагийн дэвшүүлэх улс орны хөгжлийг нь үндэсний үзэлтэй нийлүүлж тавих таны намын цаашдын үзэл баримтлал ер нь ямар хүчтэй юу гарч ирэх вэ? Энд чинь манай нам үзэл баримтлалуудаа боловсруулж гаргахтай их олон хүний хөдөлмөр орж байгаа шүү дээ. Тэгээ яг ихний нэг одоо төсөл гарна, дотроо хилцэгдэн, удирдах бүрэлдэхүүн хилцэн, тал талаасаа судалгаатай яригдэн. Тэгжээс за яг ийм хэлбэрээр олон түмэнд очих хэрэгтэй байна гэж бас нэг юм дээр тогтно. Ийм хэлбэрээр л явж байгаа. Тэгэхээр бас нэлээд цаг авсан ажил байдаг. Бид бол одоо тулгын 3 чулуу гэж бас хэлээд байдгийг. Тэгээ үндэсний үзэл нь одоо маш чухал төв боловч бас нэг үзэл нөгөө хоёр үзлийн бас хэлээд байдаг. Тэрний өгөхөр шудраг гэсний үзэл гэж тусдаа байх хэрэгтэй гэж хэлдэг. Тусдаа бие даасан үзэл байх хэрэгтэй, шудраг гэсний үзэл. Энэ талаар бол бүр бие даасан сэдв болгож ярихаар юм зөндөө байгаа. 3 дахь тулгын чулуу нь юу гэхээр арчилсан үзэл гэж хэлж байгаа. Бас арчлаас татгалзаж болохгүй. Арчлыг зөв төлөв байдалд нь оруулах хэрэгтэй. Тэгэхээр манай тулгын чулуу бол үндэсний үзэл, шудраг гэсний үзэл, арчилсан үзэл гэж ингэж хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээ ялангуяа шудраг гэсний үзлийн бол бас сайн энэ тал дээр нь илүү бас ярьж хөгжүүлэх хэрэгтэй юм шиг байгаа. Би Узбекистанд очичоод Довлон төмөр хааны бунханд орсон байхгүй юу. Тэгээ би Довлон төмөр хааны бунханд ороод тэр бунхан дээр өөрийнх нь хэлсэн үгийг ингээд англиар бичсэн байлээ л дээ. Тэгээ би нэг үгийг хараад үнэндээ бол айгүй цочсон. Тэгээ тэр нь юу гэсэн байсан гэхээр шудраг байхтай өвчтэй гэсэн үг байсан. Strength in justice гэж үг ütсэн байсан байхгүй юу. Тэгэхээр тэрийг хэрвээ монголчууд бол шудраг байхтай өвчтэй гэж. Тэгсэн бид нар болохоор эвтэй байхтай өвчтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би тэрийг хараад үнэхээр цогцсон байхгүй. Тэгээ сүлд нь хурц ирээд жоохон судалгаа хийлээ. Юу н аль үгэн зөв юм бол доо гэд. Тэгсэн чинь эвтэй байхтай өвчтэй гэдгийг үндэснийхээ ураа болгосон улс орн байдаг юм байна. За тийм орн нэг нь бол Гаити гэж орн. Гаити гэдэг одоо Америкийн хаяа дээр илж байгаа. Анхны одоо Америк төв дээр хар арьстай үндэстэн улс байгуулагдсан. Одоо дэлхийн хамгийн ядуу орнод тооцогддог. Тэ. Тэнд бол Гаитид манай бас бизнесмэнүүд нэг газар хөдлөлтөнд бас тусламж үзүүлэх гээд очиж исэн бизнесмэнүүдийг би бас санаж байна. Яриагийн сонсож байна. Тэнд цэвэр ус гэдэг хараа усыг тунгалаг байдаг гэдэг тийм ойлголт хүртэл байхгүй гэсэн. Ойлголт нь ерөөсөө ус гэдэг ойлголт бол уг шар өнгөтэй гэдэг ойлголттой байна гэж байгаа чинь. Гэтэл үзэл нь болохоор тий. Гэтэл үндснийх нь ураа нь бол эвтэй байх төвчтэй. Би Довлон төмөр хааны бунханд ороод цочдгийн шалтгааны өгөхөр юу үлдчих вэ чи юу болчих вэ гэж харсан байхгүй. Тэгэхээр шудраг байх төвчтэй гэсэн. Тэгэхээр шудрагын тухайн асуудал ярих юм бол шудрагын асуудал дээр түүх соёлынхаа бичиг баримтыг ухаж үзэх юм бол асар олон юм гарч ирэндээ гэж бодож байна. Тэгэхээр энэ чиглэлээр асуудлыг илүү их дэвшүүлж хөгжүүлнэ гэж ингэж бодож Аа. байгаа. Бас нэг цаашгүй одоо танаас асуух нэг асуулт бол энэ Монголын компаниудыг яаж нэг дэлхийн дайны ядаж ганц компани болгочих юм. Ганц компаниг өөрсдөөсөө төрүүлэх вэ гэд манай компаниуд бол хөгжлийн дунд биш шилжилтийн дунд бий болсон компаниуд шүү дээ. Яг
хөгжлийн явцад гарч ирсэн гоо дандаа шилжилтийн үед гарч ирлээ. Тэгээ бас сайхан зэгцрээд гаргаж ирсэн компаниудад үнэхээр төрийн бодлого, төрийн дэмжлэг, төрийн хайр халамж, төрийн тэр үндэсний үзэл дээр суурилж үндэсний компанийг дэлхийд гаргаж ирэх том бодлого хэрэгтэй байна л да. Тэгэхээр төрөөс дэлхийн хэмжээний ядаж нэг компани гаргаж ирэхийн тулд төрөөс энэ хувийн хөвшилд яаж дэмжиж ямар тулгуур одоо том бодлогоор дэмжих хэрэгтэй вэ? Манайхан чинь нөгөө төр хувийн хөвшлийн түншлэл гэж яриад байгаа шүү дээ. Тэ. Би бол бүр их ойлгуулахын тулд эхний хоёр үгийн хооронд нь солилцох хэрэгтэй гэж байна. Хувийн хөвшил төрийн түншлэл гэвэл яагаад би тэгж хэлэх шаардлагатай гэж хэлээд байгаа гэхээр төр хувийн хөвшлийн түншил гэхээр төр нь урдаа байгаа юм байна. Төр нь ингээд дарангуулж явах юм байна. Төр нь одоо юмаа чирж явах. Тэр бас айгүй буруу ойлголт. Тийм. Ялангуяа эдийн засаг, бизнес өнөөдрийн ертөнцийн байдлыг харах юм бол хувийн хөвшил бас олон юмыг үргэлжлэн чирэх хэрэгтэй байхгүй юу? Төртөөгөө хамжиж ээж одоо олон юмыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг зөв ойлгуулахын тулд тэгвэл хувийн хөвшил төрийн түншлэл гэж яриулаарай зөв болох байх гэж би бол тэгж боддгийн. Ер нь бол өөрийн хэлдэг зөв Монголын олон одоо компаниуд дэлхийн хэмжээний компани болох хэрэгтэй. Тэгжээж бид нар бас дагаж том болно шүү дээ. Монгол улс өөрөө бас нэр хүндтэй эдийн засгийн том баян болно. Тэгэхээр хэн нэгэн төрүүлж явах хэрэгтэй үсттэй. Тэрний зэрэг явахгүй шүү дээ. Тэгэхээр туг хэрэгтэй. Тий, туг хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр тугийг мандуулахад бүгдээрээ тал талаас оролцох хэрэгтэй байхгүй юу? Түүнээс ч бие биедээ атаарах биш. Бие биенийхээ хойноос чаргууцлаж чангааж унах тухай биш. Нөгөө монголчуудын ярьдаг тамийн тооны үлгэр энд байж юусоо болохгүй. Хэн урагшаага явж чадж जैन тэрийг хойноос нь түрээд гарах, дараа нь түрээд гаргасан нөгөө гарсан нь эргээд нөгөөдөлийгөө өдөн татдаг байхгүй. Тий. Тэгэхээр энэ процесс хийгдэх ёстой. Энийг хийхин тулд зөв ойлгох асуудал зөндөө байгаа. Тэгэхээр хувийн хөвшил төрийн түншлэлээр юм босноо гэж тайлбар. 1976 онд төлөв 77 онд Америкийн сэтгүүлч Мао Зэдэнтэй дарагтай уулзаж хаалттай дайсан шахуу байс хоёр улсын дарга сэтгүүлчээр ярилцсан байт юм лээ. Тэгээд тэр ярилцлаган дээр Мао Зэдэн дарга нэг хариулт байгаа. Улс орон бүрд зовлон байгаа. Тэгэхдээ зовлон бэрхшээлийг даван туулах арга нь бол хязээд өөр шүү гэдэг. Тэгэхээр бид бол өнөөдөр бас л яг тэр хүний хэлсэн шиг зовлон бэрхшээлийг даван туулах гэд байж байгаа. Бидэнд ер нь ямар томоохон яг аргууд байгаа бол мэдээж бол энэ том төслүүдийг бол хийхээс өөр ямар ч өөр гарц бол халга байна. Дээр нь манайд бол уламжлалт хэдэн мянган жилээр байсан мал аж ахуйн том эдийн засаг, соёл бүх юм ингээд байж яахын. За мөн Монгол хүний нөгөө оюун ухааны хязгааргүй дундравшгүй бас тэр сайхан хөгжлийг хүлээж байгаа тэр нэг өлсгөлн тарих байж яахын. Тэгээд ер нь бол Монгол улсын гарцуудыг зовлон бэрхшээлээд авах гарцуудыг та ер нь яаж томьёолж харж байна? Эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх том салбар бол уул уурхай. Тэрийг бол яалтчгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манайхан бол яг сөргүүлж ярьдаг юм л да. Уул уурхай байдгаар байж л өнөөс тэр баялаг доороо хөвтөж л байна вэц. Яагаад бид нар өөрсдөө мал аж ахуй газар тариалан бусад юмаа хөгжүүл болохгүй гэж. Тэрний эсрэг байгаа юм биш хөгжиж болно. Гэтэ алхам том хөгжил хурдан байгүй л уул уурхайгүйгээр явчихдаг. Тэ. Уул уурхай өөрөө эдийн засгийг маш эрчимтэй тэлэх болцоо өгдөг. Уул уурхай эрчимтэй тэлэхээр хүмүүсүүдийн худалдаа авах чадвар амьдрал дээшилдэг. Худалдаа авах чадвар дээшилэхээр мах авах, арьс авах, хүнсний ногоо авах арай өндөр үнээр авна шүү дээ. Тэр нь өөрөө нөгөө бусад нөгөө уламжилт салбараа өөдөн татж байгаа байхгүй юу? Тийм учраас юун төрүүлж явбал зөв бэ гэдэг асуудлыг зөв ойлгох асуудал байхгүй юу? Эхэнд явах вэ? Тэгэхээр бол гарцаагүй уул уурхай гэж ойлгохоос өөр зам байхгүй. Тэ. Бид бол яг маха зулгаагаад суугаад иж болно. Хуучаа аргаараа яваад биж болно. Гэхдээ тэрийг хөгжил гэж одоо хурдан том хөгжил хий гэж байгаа бол тэгэхээр тэгэхгүй бол болохгүй.
Тийм учраас энэ дараалал зөв ойлгох асуудал асар чухал байгаа. Битгий хооронд нь сөргүүлж тавьжээ. Нэг нь нөгөөгүйгээр бол явдаггүй юм л хорвод бид нар амьдарч байгаа. Бид ч гэсэн монголчууд бие бинийгаа дэмжих гэж явахгүй л бол бас болохгүй. Бидний бас үндэсний үзэлгээд номлож яхад бас нэг хэлдэг үг бол юм шүү дээ. Монголчууд бие биедээ эх орон гэж ярьдаг шүү дээ. Тэ. Эх орон гэдэг ойлголт бол газар нутаг одоо хайртай гоё нутаг дэвсгэрийн тухай асуудал ш, уул хадын тухай асуудал ш. Монгол хүн Монголдоо монголчуудаа эх орон байх тухай асуудал. Тэ. Уул уурхай гэхэлэр манайхан бол яах вэ? Нөгөө соёл сэтгэхгүй үед бол уул руугаа сүү өргөж уул булган эзэнтэй ус болгон устай гэдэг тийм философитой учраас ч юм уу хавтгаар үлж ойлгоод байгаа байхгүй. 1.5 саяын уул уурхай л асуудал бодоод байгаа. Ухаалаг уул уурхай буюу цөөхөн одоо том уул уурхай юу эсвэл одоо сая бас л эргүүлэл нөгөө цуцалцсан байсан лицензүүдээ ахаад олгоод эхэллээ гэж хүмүүс бохимдах юм ойлголтын зөрүүл асар их байна л та. Та явал энэ уул уурхай дотроо яг ухаалаг талаас нь харж гинөө юу ямар талаас нь энэ уул уурхайг бодож байна. Тэ яг нэг хэсэг бол нөгөө геолог хайгуулын ажил улс орны хөгжилд 20 жилээр урд нь явж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр 20 жилээр урд нь явж явах тэр геолог хайгуулын ажлаа хийх мөнгөө учраас гадныхныг бас эрчимтэй дайчилж оруулаад энэ тэнд элдвийн судалгаа эднэр хийлгсэн юм байгаа. Гэхдээ өмнөх энэ замбрааг байтал бол бас хэрэггүй. Хэрэггүй тийм. Гэхдээ энийгээ хэрэггүй гэд туулшраад уул уурхайг бүр үггүй гэж хэлж ерөөсө болохгүй. Одоо бас нэг төлөвлөгөөтэй, бодлоготой, дараалалтай хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бас байгальтай ээлтэй хийх хэрэгтэй байхгүй юу? Уул уурхайр байгальд ээлтэй байна гэж байх уу? Байгальд уул мөр үлдээхгүй гэдэг утгаар бол байхгүй. Тий. Ямар ч одоо хүний хүчин зүйл, үйл ажиллагаа байгальд уул мөр үлдээж байгаа. Тий. Тэр уул мөр олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн стандарт хэмжээнд байх үгүй гэдэг тухай асуудлыг ярьж байгаа болохоос биш огт уул мөр үлдээхгүйгээр бас хөгжлийн тухай асуудал байхгүй. Тэ. Гэхдээ уулгалан баялгаа эзэмшихтэй байгалыг сүтгэж болохгүй гэдэг дээр бол хатуу. Тэ. Ялангуяа ийм үйлдэлийг хийхгүй байхын тулд бид өөрсдөө хянахаас гадна аль болох олон улсын банкуудыг оролцуулж эвлэх зүгээр. Олон улсын банк өөрөө бас энэ дээр хяналт өндөр тавьдаг болцсон. Байгаль хамгаалах асуудал бол зөвхөн монголчуудын толгой өвтгөж байгаа асуудал биш. Дэлхийн хэмжээний асуудал. Тийм учраас альва том төслүүдийг явуулахдаа зөвхөн хөрөнгө оруулагчид дээр төшөх биш, гадны банк санхүүгийн байгууллага дээр төшдөг болчих нь нөгөө бидний бас хийж чадахгүй, тавьж чадахгүй шаардлагуудыг бидний өмнөөс тавьдаг бас улсуудыг дайчилж оролцуулдаг болчвол их зүгээр гэж ингэж бодож байна. Таны санаа бол бас л өнөөдрийг бидэнд авчирч өгсөн манай улс төрийн зөвтгөлтнүүдийг залхамж байна л да. Тэр дөрөв өнгөрсөн 70 жилийн хөгжлийн хамгийн том нурууг бол Эрдэнэтийн уул уурхай үрж явлаа шүү дээ. Яалтчгүй өнөөдөр энд сууж байгаа олон гэр бүлүүд бол тэрний Эрдэнэт гэдэг зөв зохистой ашигласан уул уурхайн буйнаар л бид нар бас 90 онтой золгосон. Тэгэхээр таны тэр цаад зөв зохистой гэдэг нь бол үнэхээр бүх юм дээр тусгагдаад явж байгаа юм байна лээ. За ингээ ерөнхийдөө нэг туулга маань бас жаргаж байна. Нэг тийм сони юм байгаа. Улс төрд орж гараад тавхдаг нэг нөхдүүд их олон байдаг тийм ээ. Зарим нь бол тэр дөрвөн олонний танил хүн өнөөдөр Америкт байж л байна. Энд тэнд байж л байна. Тэг жигдхэн та ингэж явж байгаа энэ хүч чадал, энэ омогшол, энэ одоо хоёргүй сэтгэлээр ингэж явж байгаа. Сайн муугаар хэлүүлсэн ч гэсэн та бол ингэж галалтцал намирч байгаа туг шиг явж байгаагийн цаад философигээр нь яаж олж харж байна. Хаяад явбал болохоор л байна тийм ээ. Зөндөл албан тушаал дээр явлаа. Гэсэн ч улам хэцүү рүү н ороод улам загнуулаад ингээл урагшлаад идэг. Тэгээд энэний философигээр танай бас сургасан байдгүй. Танд бас энэ талаар суралцдаг, боловсрдог ямар сайхан хүмүүс байна. Яаж энэ бас энэ хэцүү хатуу салбарт ингээд ирч хүчийг олж явж байна. Манай авч мэрэгчлэр бол багш шүү. Гарал үүслэр бол Дорнотой аймгийн халахгүйсэн юм. Манай ээж бол Сүхбаатар аймгийн Даргангийн сайраа хөлт гэж одоо бид нар бас заримдаа тэгж хэлдэг. Тэгээ мэдээж аав ээж өгсөн хүмүүс л байгаа мэдээж.
үгүйсгэж болохгүй. Бас аав ээжигээ дурсчихад бас гэмгүй байх гэж бодож байна тий. Одоо манай ээж бол 80 гарцсан юм хүн байгаа. Ээж маань миний улс төрийн айгүй том туслагч шүү. Ер нь бол би чинь завгүй болохоор чинь телевиз сонин юу гарч байгааг харахгүй шүү дээ. Манай ээж бол харна, нэгтгэн, инглээ, тэглээ гэж ярина, хэлж өгнө. Тэгэхээр би бол надад зөвлөдөг, тусалдаг хүн зөндөө байгаа. Нэг юмыг итгэлтэй байна. Монгол бол заавал басан, заавал хөгжинэ. Итгэлтэй. Заавал басан, заавал хөгжинэ. Учирж байгаа бэрхшээлийг бол би дандаа төр зур ингэж хардаг. Төр зур. Тэр тусмаа зүгээр улс төрийн өрсөлдөгчдийн янз янзын ярьж байгаа юм бол ёстой. Надад бол жижигхэн харагдчихэ. Ямарваа нэгэн шин санаа, шин юмыг дэвшүүлэхдээ би ерөөсөө болгоомж сайн боддог. Гэхдээ сүлд нь ямар нэгэн юу гэж хэлэх бол гэж ерөөсөө эмээхгүй хэлдэг. Яагаад бас тэгж хэлэх зоригтой байдг вөхөр эхлээд хүмүүс шин санааг уурладаг юм. Дараа нь инээдэг юм. Тэгээд дараа нь зөвшөөрдөг юм. Тэгээд дараа нь дагадаг юм. Би тэрэнд бол итгэдэг юм. Миний амьдралын туршлагатай юм байгаа. Тийм учраас би аль болох одоо судалгаа шинжилгээнд тулгуурлаад энэ шиг хэн нэгэн л хийх ёстой шүү дээ. Тийм учраас Монгол урагшаа явахын тулд ямар одоо үзэл бодол, ямар одоо тэргүүний санаа байж болох уу гэдгийг аль болохоор дэвшүүлж тавих гэж оролддог. Энэ шин чанараараа манай Монгол үндэсний арчилсан намын одоо бас мөн чанар нь эндээ байгаа. Нам байгуулсан манай нөхдүүдийн одоо тээж явдаг гол одоо намын зохион байгуулалтын үзэл баримтлал нь угаасаа энэ шинийг үргэлж босгож тавь. Бусдыг үд тэгээд загнуул, элдвэр хэлүүл, тэгээд зөвшөөрүүл, тэгээд тэдний өөрсдийнх нь ярьдаг юм бодлогол гэдэг энэ зарчмыг л баримталж одоо тэгээд би бас намынхаа 9 жилийн холбогдуулаад энэ яриа хийж байгаа учраас өөрийнхөө нийт намынхаа хамтран тусалж явсан, хамтран ажиллаж байсан улсуудаа бас талархал илэрхийлье. Амжилт хүсье. Та наргүйгээр маань бас энэ нөр их улс төрийн ажил бол бас хийгдэхэд хэцүү байсан шүү гэдгийг одоо хэлчих. За баярлалаа. Монголын олон намууд дотроос Монголын үндэсний ардчилсан шударга ёсны сонгомол үзэлтэй бас танай намын дэмжигчид, энэ философиг боловсруулагч, соён гэгэрүүлэгч, сэгээднүүд мөн энэ намд 9 жил бас хамтран явж байгаа бүх хүмүүст бас Бахархал Эрдмийн чуулганы үзэгчдийн өмнөөс мөн намын дарга танд бас баярын мэнд хүргэж байна. Монгол үндэсний ардчилсан намын сэргэн мандал бас өөрөө Монголын сэргэн мандал байх болтугай гэсэн өрөөлийг бас танд тавьж байна. За ерөнхийдөө ингээд Бахархал Эрдмийн чуулганы цаг бол жаргалаа. Тэгээд мэдээж тавал нэвтрүүлэг жарах мөчөд таныг дэмжиж явдаг сайхан ард түмэндээ өрөөл хэлэх бах бас мэдээж дээр нь ухаарл бас санаа уриалга хэлэх бах. Эннээс өмнө асуухад наран ургаж байгаа дорн зүгт төрсөн болооч тэр юм уу ер нь тань тийм нэг нутгийн үзэл их бага харагддаг. Монголд ч одоо бүх аймаг сум нутгийн зөвлөлтөй болсон. Тэр дундаа энэ үзэл бол баруун тал руугаа бол бүр маш хүчээ автсан. Маш одоо баригадын багийн бараг зөвлөлтөй. Надад нэг төвд судлаач залуу ярьж ирсэн. Монголын төлөө Алтай ямаа өргөсөн сүүлд 8 дугаар богд бол өөрөө унд төрөөг болохоор нутгийн зөвлөлгүй юм аа. Тэгээ нутгийн зөвлөлгүй ганцхан байгаа гэтэл таавал ерөөсөө би тэр зүүн аймгийнх би дорндынх гэж ерөөсөө ярьж байгаа юм сонсоогүй л дээ. Ер нь Монгол үндэстэн Монгол даяараа гэл ингээл дандаа ярих юм. Ер нь бол энэ ямар учиртай юм бол яагаад бас та баг дурсдаг юм бол гэтэл зүгээр энэ студид энэ тэр аваас нөгөө орж ирээд суухал юм бол эхлэл тэрийг ярьдаг байхгүй. Манай баруун монголчууд гэж байгаа л ингээд бас яриагаад дэлгэдэг улсууд олон бий л дээ. Тэнд ийм ялгаа байна. Тэгээ нөгөө талигач ташбалбарга намайг ерөнхийдөө авах нэг удаа орж ирсэн. Тэгээ хэлжсэн байхгүй юу. Энэ манай Зүүн аймгийнх ерөөсөө нутгарах чадахгүй юм ингээд. Шилбарч одоо Сүхбаатарх. Тэгэхээр чин тэгээ би ингэж тайлбарлал миний бодоход юм байна гэж хэлжсэн байхгүй юу. Ер нь бол Дорнот Сүхбаатар энтэй ер нь зүүн талынхан бол ингээд Цэлисэн тал нутгийн улсууд. Цэлисэн тал нутгийн улс дээр энэ миний нутаг л гэж хэлэхээс бариад
тоомлчих цэг байдаггүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө яг тэр хэмжээгээр сэтгэлгээ бол ерөөс ингээд цэлигээд алга болдго юм байна гэж би бас дотроо тэгж боддгийг. Нэг тов тодорхой уул усыг дагсан улсууд бол бас тэднийг буруутгах байгаа биш. Бас миний нутаг, миний уул ус гэдээ бас яриад ээж бас болдог баг. Тэгээд тэр талаасаа тэднэрт илүү бас давуу тал байдаг гэж магадгүй. Гэхдээ бид нар орчин цагийн монголчууд нутгарах нь бол тийм чухал биш ээ. Тэгээд бид нар бүгдээрээ л монголчууд скейт ургатан одоо эзэн богчин гэсэн ширийг хатах хэвэл усууд шүү дээ бид нар тийм учраас бид нар би бол нутгархыг бол төдийлөн дэмждэггүй. Угаасаач би цэлийсэн тал нутгийн хүн. Тийм учраас би миний яриа бол бүхэл Монголд багтааж ирэх гэж эрмэлздэг ийм л юм гэж одоо хэлмээр. За баярлалаа. Сонин сайхан харуултанд. Тэгэхээр бас л байгалыг шүтэж дээдлэх үзэл болыг энэ дотор явж ил байна л та тийм ээ. Энэ том төслүүдийн үр шим миний гэр оронд миний гал боломтонд орж ирээсэй гэж хүлээж цаа. Монголын ард түмэнд таваас энэ үед сайхан захиас хэлж өгөөч. Бас их зөв үзэл хандлагатай байх сайхан урья хэлж өгөөч. Яагаад гэвэл тэртээ дөрвөө энэ бол Монголын газар нутаг дээр явж байгаа процесс, Монголын энэ тал нутагт болж байгаа үйл хэрэг учраас энэ 800 мянган өрх гэр их төрийн баг төр болсон Монгол айлын одоо эдийн засагт нөлөөлөх болов гэж бид бол итгэж найдаж харжсан. Тэгэхээр энэ ард түмэнд их төрийн баг төрийн эзэд болсон Монгол айлуудад Монголын энэ сайхан өрх гэрүүдэд хандаж бас та сайхан зөвлөлж өгөөч. Би түрүү хэлсэн бэрхшээл бол цаг зурах байдаг юм аа. Тийм учраас тэр бэрхшээлийг хамтдаа л давъя гэж хэлмээр байна. Ялангуяа том мега төслүүд буруу зөв ойлголтоос болоод янз янзын хил ам гарч болно. Гэхдээ тэрийг даван туулдаг чадвартай байх хэрэгтэй. Би даван туулна гэдэгт бол итгэлтэй байна. Энэ эцсийн дүндээ нийт монголчуудын үр шим болж бууна гэдэгт бол итгэлтэй байна. Тийм учраас энэ төлөө бүгдээрээ хамтарч ажиллая гэж хэлмээр байна. Дээр нь ер нь бол зүрхээ чагна гэж хэлмээр байна. Бидний тарих бол их олон юмд самуурдаг гэж хэлмээр байна. Хэрвээ бүгд зүрхээ чагнаад өөрийнхөө үр хүүхдийн ирээдүй, эргэн тойрон байгаа монголчуудынхаа ирээдүй, нөхцөл байдлыг харах юм бол бид нар бүгдээрээ нэгдмэл шийдлийг олж болно гэж ингэж бодож байна. Тэгээд зүрхээ чагна гэж одоо дуусгая да. За баярлалаа. Мэдээж үндэсний үзлийнхаа галыг асаах гэж сууж байгаа 3 сая монголчууд байна. Тэгээд бас энэ үндэсний үзлийнхаа галыг яаж асаахаа мэдэхгүй. Ямар ч байсан гин таны хэлдэг нөгөө зүрхээ чагнах гэхэлэр зүрх нь энд нэг халууд үг гэхэлэр тэрийг асааж чадахгүй байгаа тэр улсуудад бас та бас үндэсний дархлаа бол энэ юм шүү. Үндэсний үзэл гэж энийг бодож ойлгох ёстой юм шүү гэсэн сайхан үндэсний уриалга хэлж өгөөч. Төрийн минь сүл дүршөө гэж манай хөгсчүүд үргэж хэлж ирж байсан. Их богд эзэн Чингис маань хэлсэн алд биевний алжаавал алжаа тугаа ах өдрөм бөө алдар тугаа гэж хэлж байсан. Бидний энэ уламжлалаар энэ үлдэж ирсэн энэ бүх юм бол бидний өв, бидний үндэсний үзэл юм гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр төрөө дүршгүйгээр өнөөдрийн энэ өрсөлдөөнтэй том жижигэ барьж идэж байгаа энэ ертөнцийн дотор бид нар оршин байх үн мөнхөд одоо оршин байхын үндэс бол төрөө дүршиж явах хэрэгтэй маа. Төрөө өөртөө сонгосон төрөө хүндэтгдэг сонгосон төрөө дэмжиж бэхжүүлж явж байдаг энэ үзлийг бид нар үндэсний үзэлгээд хэлээд байгаа маа. Тийм учраас би энэ үндэснийхээ үзэл дээр нэгтгэтөө гэж л одоо хэлмээр. За баярлалаа танд. Ингээд үндэсний үзлээ төрийн үзэл болгох гэж, төрийн үзлээ төмний үзэл болгох гэж хоёргоо сэтгэлээр зүтгэж байгаа таны үйл хэрэгт, танай намын нөхдүүдийн үйл хэрэгт сайн сайхныг өргөж байна. Энэ амжилт мандал бадрал Монголын болон орших болтугай. Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцээр соён гээгэрүүлэх бодлогын хүрээнд 6 дахь жилдээ бэлтгэн өргөж байгаа бахаралда Эрдмийн чуулганы 182 дахь дугаар ухаачсан улс төр ба төрийг үндэсний үзлээр урлах гэсэн сэдвээр өрнөдөж жаргаж байна.
Монголын төрийн төлөө 2 гүйл сэтгэлээр зүтгэсэн 3 ерөнхий сайд Багваралд Эрдмийн чуулганы эндэр дээрээс та бүхэнтэй ойрын үед хөөрөлдлөө. Бүгд найрамдах Монгол Улс сайд нарын зүйлийн дараа Монгол Улсын ерөнхий сайд асан Думаагийн Содном гой, Монгол Улсын 17 дахь ерөнхий сайд Дашин Бям Сурангой, өнөөдөр Монгол Улсын 18 дахь ерөнхий сайд Мэнд сайхны ангис байхан гой бүгдээрээ л Монголоо сайхан болгох, Монголоо өнгөтэй байлгах, хойч үеийнхээ өмнө нүүр үл авахгүй байх олон сайхан ухаарлуудыг та бүхэнд хүргэлээ. Үнэхээр улс орн маань эгзэгтэй лидерийг хүлээсэн, сайн сайханд тэмүүлсэн, удирдагчийг төрүүлэхийг эрмэлзсэн ийм цаг үе дээр байгаа учраас бид төр түмний сэдвийг ойрын Багваралд Эрдмийн чуулгануудын сэдв болгон инхүү цувралаар хийж байна. Багваралд Эрдмийн чуулганы дараагийн дугааруудад төр нийгмийн зүтгэлтнүүд та бүхэнтэй энэ л эндэр дээрээс хөөрөлдөж Монголын ард түмнийг соёл гэгэрлэр сэргэн мандуулах олон сайхан ярилцлагуудаа хүрэх сарай болно. Ирэх нэм гарагийн 21 цагт эргэн уулзтлан баяртай үзэгчтэй.